тий. Шир хийж өгөөрэй гэж гуйдгийг шүү. За нэг цагтаа эхэлж чадаагүй тий. За архины тухай ярина өнөөдөр. Манай байгууллага тэгээ юу сүүлийн за нэг хэдэн жил юм бэ? Нэлээд хэдэн жил 19 оноос хойш архины талаар одоо нэлээд эмчилгээ хийж гэдэг юм уу? Заслын эмчилгээ хийж эхэлсэн байгаа. Тэгээд тэр тухайгаа нэгдүгээр танилцуулъя, хоёрдугаар архинд одоо архины сан архи удаг хүмүүсийн сан ямар шалтгаан байдаг вэ тий? Яг манай байгууллага яаж здаг вэ гэх тэр тухай илүү танилцуулгыг өгөх гээд байгаа. Дуу ямар байгаа хэлээд өгөөрэй манай. Одоо дуу маань гол байна уу яаж вэ? Ширдээ зүгээр солон хэрэгтэй байж магадгүй. Заавал архигүй архины цаанаа олон төвсгүүдийн өвчмгүүд байна, сэтгэлийн томрлууд байна, зүрх сэтгэлийн зориуд зовлон шаналгууд байна. Маш олон зүйл байгаа. Яг нь илүү нэг архи гэхлээр л хавтгаар бол илүү архи гэж нэг онцгойлж нэр хаяг өгöd байгаа болохоос ш жинхэндээ бол нэг маш олон өвчнүүд гэдэг өвчин л гэж хэлье да. Сэтгэлийн өвчин штэ эдгээр чинь тэгээд ийм сэтгэлийн өвчнөтэй хүмүүс бидний дунд одоо байгаад байгаа. Тэр хүмүүс маань анханасаа архичин бол байгаагүй. Анханасаа архи уудаг хүсэлтэй байгаагүй. Зарим нэг нь яг тодорхой хэмжээний архи уудаг гэр бүлд өссөн байж болно. Гэхдээ тэр тусмаа бүр архийг болж игсэн энэ төр тэгж байдаг штэ. Тэгэхээр нэг одоо нэгэндээ бид нар туслах гэдэг юм уу одоо нэг нэгнийгээ аврах тийм үүрэгтэй штэ хүн бид тэр зорилго дороо л бид бас нэг юм олон төрлийн сэтгэл заслын эмчилгээ, сүнсний эмчилгээ, эрчмийн эмчилгээ, тархины эмчилгээ, зүрх сэтгэлийн эмчилгээ явуулдаг. Дахиад хүрээнд бас архи удаг хүмүүс манайхыг зорж ирдэг ээ. За тэгээд нэг за тэгээд зорж идэг. Тэгээд нэг архи удаг хүний чинь цаана асар их нэг гэр бүлийн том зовлон байдаг. Гэр бүлийн маш олон одоо дагуул асуудлууд үүсдэг. Тэгэхээр нэг хэдийгээр нэг архи удаг гэдэг юм уу архичин гэж нэг хүний хэлж байгаа ч гэсэн тэрний цаад үр уршиг, хор уршиг, үр дагавар маш их байдаг гэдэг утгаараа бас хүмүүс бас тодорхой хэмжээгээр бол энд бол ачлалбагд олон талынхаа зүгээс ачлалбагдах ёстой. Архи удаг нэгийг одоо үгдгээ чи архиулаа гэж загнаж зэмлэж зүхэж элдвэр хармаа өгөр хэлж харааж ингэж урмын улам хугалж дэвсэлж байхаар тал бүрээсээ дэмнээ тусдаа архинаас гаргах гэдэг юм архинаас гаргах тэр шийдвэрийг нь одоо дэмнээд болцоо нөхцөлийг нь хангаад явбал их зүйтэй байдгаа. Тэгээд яг үндэ хэлэхэд нэг уул хэлэхэд тийшээ тавьчих. Архи удаг хүмүүс чинь нэг тусгай тийм хүмүүс гээд байхгүй. Тэг хүний амьдрал янз янзын юм тохиолдно. Магадгүй нэг хэсэг нь архи ууж байгаа архинаас гарна. Эсвэл одоо зарим нь архи ууж байгаа жирийн байж байгаа архи уудаг тийм зуршилтай гэх юм уу дадалтай болох тохиолдлууд байгаа даа. Тэг яг ерөнхийдөө эхнээс нь зүгээр тавчхан ярих юм бол ийм хүнээ цугалтлал танилцуулж тийм хүн гайгүй цугж эхэлж байна.
Тэгээд нөгөө бид бүхэн нөгөө юуг бас бодох хэвээр. Илүү нэг махан бие дээр нэг архиудаг одоо шинж тэмдэгч энэ одоо эндээ мэнгтэй учраас архиуна, энэ одоо юу гэдгийг ийм царайтай учраас архиуна, эсвэл энэ одоо юу гэдгийг ийм явдалтай учраас гэдэг юм уу те одоо тийм биеийн махан биеийн зүгээс хэлмэл бол харьцангуй бага штэ. Яг сүнсэн биеийн дээр нь буюу эрчин бие дээр нь хандах юм бол тэн дээр бол маш амжилтгүй байдаг. Тэгээд архиудаг хүмүүсийн цаана нэг л юм ойлгох маш их сөрөг эрчин мэдээллийн хуралдай л байдаг. Сөрөг эрчин мэдээллийн хуралдаагийнхан цаана нөгөө бидний ярьдаг энэ ертөнц дэлхий дээр чинь ганцхан хүн бид амьдраад байгаа биш. Ганцхан бодит ертөнц байгаад байгаа биш. Асар том далд ертөнц байна. Асар том далд ертөнц дотор хүнийг хүмүүжүүлэх зорилгоор оршиж байгаа. Хүнийг одоо юу гэдэг төлөвшүүлэх, хатжуулах, туршлагажуулах, нийгэмшүүлэх зорилгоор асар их нөгөө нэг үүлийн үрийн сорилтууд гэдэг юм явагдаж байгаа. Тэгээ үүлийн үрийн сорилт гэдэг юм энэ амьдралынхаа туулалын хөтөлбөр дотор тухайн хүнд тодорхой хэмжээгээр нөгөө нэг санаа оноо өгөх гэдэг юм уу чи буруу явж байна, чи эсвэл одоо юу гэдэг өөрийгөө таньж мэдэхгүй байна, чи төөрөгдөж байна, чи залхуу байна, эсвэл чи одоо арай нэг жаргалдаан ташуурж байна. Гэх мэтлэн тийм байдлуудаар нэг үүлийн одоо үрийн л гэж энэ цагаар нэрлээд байгаа. Тэгээ уг нь бол тийм биш. Гэгэрлийн хөтөлбөр, сэхэрлийн хөтөлбөрийн хүрээнд тухайн хүнийг хүмүүжүүлэхийн тулд, сайжруулахын тулд хувь тавилангийн эддээс буюу оноолт тэнгэрээс тулгагдсан оноолт байгаа. Тэгээд тэр амьдралын шалгууртаа хувь тавилангийн тэр хөтөлбөр дотроо тэр сэхэрлийн одоо явц дундаа бүдрээд гэдэг юм уу хальтраад байгаа хүмүүс л тиймэрхүү нэг архиудаг гэдэг англи руу яваад байгаа. Заавал архиудаг байх хамаагүй. Энийн чинь цаана муу дадлуу зөндөө байхыг хэлж байгаа. Илүү нөгөө нэг ууж идж байгаа нь бид нар архичин гэдэг байгаас цаанаа бол яг энэ архичин байтугай хүнээс илүү нөгөө нэг авир сэтгэлийн төр өвчин гэдэг юм сэтгэлийн тэр хурц шинж тэмдгүүдийг хилэмжүүдийг гаргадаг хүмүүс зөндөө байгаа. Тэгэхээр энийн чинь цаана зөвхөн архи гэж ярьж болохгүй байна. Бүх төрлийн тодорхой төрлийн гаж зуршилтай гэдэг юм уу гаж донд одоо юу гэдэг тодорхой хэмжээний донтой эсвэл одоо юу гэдэг зан авираа өөрийгөө нэг амьдралдаа жоохон алдах гээд байгаа. Хөл алдах гээд байгаа тийм л үзэгдлүүд байгаа. Тэгэхээр нэг ийм юм ойлгооч л гэж хэлэх гээд байгаа. Бид нар өөрсдөө гэсэн одоо хүн бид нар 7 сүмстэй байна. Тэгвэл завсрын ертөнцид өчнөө олон сүнсүүд явж байна. Бүр өчнөө олноороо шүү. Хэдэн жилийн өмнө одоо хэлжсэн хүн бидний одоо хүн 7.8 тэрбум. За 8 тэрбум хүн өнөөдөр энэ дэлхийд амьдарч байгаа бол 16 тэрбум сүнс бидэнтэй зэрэгцэн уршдаг. Ял тэр 16 тэрбум сүнс нь зөвхөн хүмүүнийг хүмүүжүүлэх зорилгоор бидний гэгэрлийн хөтөлбөр, сэхэрлийн хөтөлбөр зорилгоор оноосон одоо нөгөө нэг альбин тэрэн азтгэр буг шүг гэдэг хэдэн нөхдүүд байгаа штэ. Тэрнээс цааших томцуулыг бол ярихгүй. Тэрнээс цааших томцуулыг бол ярихгүй. Хэдүүлээ өнөөдөр бол жижигхэн сүнснүүдийн тухай ярьж байгаа. Жижигхэн сүнснүүдийн буюу хүн хүний төлөвшил цаанаас нь үүлийн үрийн хөтөлбөрийн дагуу энэ хүнийг жоохон тийм хат суулгахын тулд амьдрал жоохон тийм бэрхшээл учруулад энэ хүнийг өөрийгөө дайчилдаг тэр дайчин чанарыг гаргахын тулд тийм саад бартаа учруулад энэ хүний эрх дураараа давилуун сэхлүүн зангийн дарахын тулд ийм амьдралын одоо юу гэдгийг учрал тохиолуудыг бий болгоодох гэд эрлэг тамийн эздийн зүгээс үлийн үрийн хөтөлбөрийн эзэд гэдэг чинь эрлэг тамийн эздүүд шүү дээ. Хүнийг сэхэрүүлэх гээд байгаа сэхэрлийн эздхийн эрлэг тамийн өвгдүүд шүү дээ. Бидний удам угсаанд байдаг нөгөө харын өвгдүүд, нөгөө галын улааны өвгдүүд. Эдгээр ч л бидрийг болохгүй болохоор таниулах гад сурах гад хүмүүжүүлэх гээд байгаа. Тийм л үйл явдал болоод байгаа. Тэгэхээр энэ бол энэний чинь цаана юу гэдэг хэдүүлээ бол одоо ямар нэгэн муу юм гэж юусаа харах учиргүй юм байна. Тэгэхээр бүгдээрээ бид яасан энэ амьдралдаа тодорхой оноолттой ирсэн. Тодорхой сургалт одоо туршилтанд хамрагт одоо тодорхой туулалыг туулж танин мэдхүйг туулж тэгээд өөртөө одоо ухна ингүүл болтгүй юм байна. Ингэж явбал зөв юм байна. Эн чинь буруу юм байна. Эн чинь сайн юм байна. Эн чинь муухай юм байна. Энэ бүгдийг таних зорилгоор бид хүн болгон энэ дэлхийд ирсэн. Хүн болгон, хүн бүр
Янз янзын онолттойгоор, янз янзын хөтөлбөртэйгээр, янз янзын даалгавртайгаар, сорилттойгоор, туулалтайгаар алдаа оноотойгоор энэ харууд ирсэн. Алдаанаасаа суралцж чадах нь уу? Унаад буцаж босож чадах нь уу? Гэхдээ чадах нь унчлаа ашгүй гихгүйг байхгүй. Яаж игээд босдог болох юмсан. Босох ёстой гэдгийг ухамсарлуулах юмсан. Яаж игээд давах ёстой, туулах ёстой, таних ёстой, мэдэх ёстой, хүчрхэгжих ёстой, хатчих ёстой, эсвэл ариусгах ёстой. Одоо гэгэрх ёстой буюу хайр инрэл уучлал өршөөл дүүрэн байх ёстой гэдэг. Энэ бүгдийг л таниулах гэж явж байгаа хөтөлбөр дундаа нэг хэсэг маань бүдрээд байгаа хгүй. Тэр бүдрэлсний улмаас л тэд маань яг сэтгэлийн гал тутасны улмаас, өөртөө итгэх итгэл нь тутасны улмаас, өөрийнхөө байгаа нэг дотоод хүч чадлаа бүрэн таниагүй улмаас, эсвэл энэ дэлхийд ирсэн үүрэг зорилгоо бүрэн ухамсарлаагүй улмаас, гэх мэтчлэнгээр эсвэл энэ ертөнцийн жамыг бүрэн дүүрэн хальт тулдч болохоо танихгүй байгаа улмаас л ийм зүйлд одоо унаад гэдэг юм уу бүдчихэд яваад байна. Тэгэхээр энэ олон сайхан хүмүүсээ ялангуяа монголчуудаа, цөөхөн монголчуудаа ингээд нэг нь энэ тамхи архичийн юм байна, энэ хар тамхичийн юм байна, энэ нь одоо юу гэдэг сэтгцийн өвчтэй юм байна, энэ нь одоо хөгжлийн бэрхшээлтэй юм байна гэд бид нар явах хэрэгтэй биш. Гэвгүй төлөө бидэрт одоо юу гэдэг ийм тодорхой хэмжээний бүлүүдийг бүсгүүлээд яг энэ чиглэлээр дадлагжуулаад, туршлагажуулаад энэ чиглэлээр бас нэг эрдэм мэдлэг дээрээс өгдөн. Нөгөө эрлэг тамийн өгдүүд чинь ингэж застгийн, ингэж таниулдгийг, ингэж арга одоо учирлалтын ингээд явж яана л та. Тэгэхээр нэг энэ манайхан шеэрлээд өгөөрэй. Тийм шеэрлээд өгөө, шеэр маш цөөхөн байгаа юм байна. Тийм шеэрлээд өгье. За тэгэхээр нэг тийм л зоригтой. Тийм учраас бүгдээрээ нэг юу одоо тэгээд далд ертөнцийн бидний зэрэгцэн ертөнцид байгаа бид нартай зэрэгцэн уушаад бидэрт ухаарлах хайрлах гээд байгаа. Бас л өөртөө хөтөлбөртэй явж байгаа цаадуулчин. За нэг сэтгэр бай гэж бодъё. Бас л хөтөлбөртэй явж байгаа. Тийм болохгүй хүмүүсийг тэгж нэг үргч нь ухааруулах. Эсвэл тийм үйлдэл хийж байгаа нөхдүүдээр очиж чих холбогдох. Тийм үргтэйгээд хөтөлбөр нь тийм байхгүй. Тэгээд зэрэгцэн ертөнцид оршоод байгаа тэр 2 дахин их сүнсүүд ямар үргтэй оршоод байгаа гэхэлэр бидний нэг дөнгөж ярьлаа шүү дээ нэг гэгэр одоо сэхэрүүлэх гээд байгаа гэдэг. Тэгэх юм бол тэд нар ч өөрөө сүнснийхээ ертөнцид эрчмийнхээ ертөнцид эрчмээр хоолон оршиж байгаа. Эрчмээрээ хоолон оршиж байгаа. Ямар төрөл бидраас гарч байгаа маш олон үгнүүд, үйлдэлүүд, харцууд, бодлууд, өсөл тэмүүллүүд тэр бүгд чинь бүгдээрээ эрчмээр бий болж эрчмийг үйлдвэрлэж байгаа. Тодорхой төрлийн эрчмийг үдсэн хоол хүнсний эрчмийг аваад би өнөөдөр дуугараад хүнийг загнах чадaltaй болжээ. Гүүж харааж агаад байгальтгийгээс авсан эрчмээ би буцаагаад хэн нэгнийг зохиход зарцуулах хүчтэй болжээ гэсэн утгатай байхгүй. Тэгэхээр би тэр сайхан эрчмийг өөрөө гүүж харааж амсгалж яаж авчаад тэрийг эрдэм нам сурах гэдэг юм ямар нэгэн сайхан зүйл бүтээхэд юм шагилж ойход гэдэг юм. Тиймэрхүү юм зориулах ёстой байтал би тэрийг одоо нэг зогтдаг, жанчдаг, зэхэлцдэг, хэрэлцдэг тийм үйлдэлтэй толгоогоос сэсэрдэг тэр үйлдэлтэй зараад байгаа нь өөрөө сайхан эрчмийг сөргөрчин болгож хургаж байгаа. Тэр сөрөг эрчмээр чинь нэг сөрөг эрчмээр хооллох үүрэгтэйгээр завсрын ертөнцид оршиж байгаа нөгөө бидраас 2 дахин их нэг талаасаа бидрийнхээ муу сүнс гэж нэрлэсэн. Нөгөө талаасаа хар эрчмээр хооллох сүнсүүд бидрийг хүмүүжүүлэх гээд ирж наалдаад байгаа. Хүмүүжүүлэх гээд ирж холбогдоод байгаа. Зорилго томилолт нь тэр атааргалын тийм хорон улаан эрчим чөтөөргөлийн тийм хурц хүрэн эрчим гаргаж байгаа тэр өрчмдээс тэр одоо үнэр нь тийм шүү, өнгөн нь тийм шүү, долгион нь тийм шүү. Тэр орон зайд чи амьдарч тэр атаархчих тэр чөтөөргдөг хүмүүсийн тэр атаархал чөтөөргөлийн муухай занг дарах учиртай юм шүү. Тэгээд тэр нь тийм холбогдчих юм бол яаж вэ? Урах занганд орчих юм бол бидээ оруулах юм бол холбоосоо үүсгэх юм бол нөгөө нөхдүүд өөртөө хүчрхэж оршиж байгаа шүү дээ. Тэд нар чинь адилхан эрчмээрээ хооллоод томроод гэдэг нь эрчмээр хооллоод ухаажаад тэгээд нөгөө махан битэй хүнээс чинь залаад байгаа. Тэрний эсрэг тухайн хүн би одоо юу гэдгийг ингэж ч явах учиргүй шүү. Би ч сайн сайхан эцэг ихтэй хүн шүү. Би сайн сайхан яв учиртай шүү. Үр хүүхдийнхээ өмнө би тэмцэх ёстой шүү гэд. Ингэж уг нь хатчих ёстой. Тэгээ ямар хүмүүс төр илүү нэг архины сүнсүүд ирж холбогддог вэ гэдгийг яриг харьцангуй. Тэр нөгөө сүнсний гал муутай хүмүүстэй.
Сүнсний гал гэдэг чинь хөвчлэн сэтгэлийг л хэлдэг. Сэтгэлийн галыг сүнсний гал гэж холбоотой учраас ярьдаг юм. Ер нь бол тэгэхээр яг үндэ бол нэг сэтгэлийн гал гэдэг нь сэтгэлийнх нь гал дүл нь бөхсөн хүмүүстэр эсвэл өөрөө дотоодоосоо сэтгэлийнхаа гал дүлийг бүхэлж явахгүй хүмүүстэр орчлонгоор дүрэн эрчим энерги байна. Гал байна. Гэрэлгээгээ байна гэдэг чинь гал байна. Амьтай зүйл байна гэдэг чинь гал байна. Энэ бүхэнтэй өөрийнхөө холбож оршиж чадж байгаа хүн бол галтай. Сүнс нь галтай, сэтгэл нь галтай, эрчим нь өөрөө гэрэлтэй гэгээтэй галан эрчим ихтэй. Гэрэл гэгээ цацруулаад юу тэрлүү чинь муу мухай юмэрч наалтахта мантай, сөрөг эрчмийн холбоос үүсгэхтэй мантай. Тийм хүчтэй. Гэтэл нөгөө нэг тийм сүнсний гал муутай хүмүүс гэхээр ямар хүмүүс илүү байх вэ гэхээр дэлгүүний гал муутай, бөөрийн гал муутай хүмүүс дээр илүү тийм хүмүүс илүү архины буюу арх бид нь орж ихээр гэдэг юм бид нь алдахаар архиулгадаг тийм хэлбэрийн сүнснээ цаад сүнсүүд чи өөрийн үр даалгавартай гэдэг ааш. Өөртөө нэг энэ хорвоод оршин тогтныхын тодорхой эрчмүүдээр хоолдог тэр эрчмүүдийн нэг нь арх, сархад, пив одоо юу гэдгийг те коньяк, вайн болон тэндний чангаруулсан төлбөрүүд байх гэдэг. Тэгэхээр тийм зүйлээр холбогддог, тийм үнэр өөрөөсөө ялгаруулж байгаа. Тэрийг идэж ууж хэрэгжилж байгаа. Тийм үнэр ялгарч байгаа хүн дээр хурж ирнэ. Хүссэн хүсээгүй. За, эсвэл нөгөө нэг түрүү ярьсан одоо тийм. За, тэгэхээр дэлгүүний гал муутай ямар хүн дэлгүүний гал муутай байдгийг бэ? Ягаараа хүний дэлгүүний гал муудчихдээ. Бид нар нөгөө 5 цол эргэтэнгээ ярьсан учраас бүх эргэтэнгүүд өөрөө өөрсдийн галтайгаа ярьсан байгаа тийм үү? Тэр угаасаа галтай учраас тэнд гал гэдгийг чинь амьдрал байгаа гэсэн. Тэгээд тэр дэлгүү ажиллаад тань бидний бие орхино. Энд чинь амьтай байна, галтай байна. Тодорхой хэмжээний тэнд халуун дулаан байна уу? Хүчин эдийн хэмийн дулаан байна уу? Магадгүй элэг зарим хүн хүний өөрийнх нь гал төлөөс хамаарат хийшээр бадганаараа дамжин уу? Хүнийхээ зан характераар дамжин уу? Зан авираар дамжин уу? Ямар ч гэсэн энэ бол илүү галтай хүн, илүү одоо хүчтэй хүн гэдэг нь тийм хүмүүст бол илүү л халуун орон зай ихтэй, галдуул ихтэй л байна. Дэлгүүний өөрийнх нь амин хүч ихтэй л байгаа. Тэгэхээр дэлгүү ямар хүмүүс дэлгүүний гал муутай бол тэгэхээр зориггүй, итгэлгүй хүн хамгийн гол. Өөртөө итгэлгүй хүн. Өөртөө итгэлгүй, өөртөө зориггүй тийм хүн. Ямарваа нэг хийхдээ итгэдэггүй. Хэн нэгэнд итгэдэггүй. Бүр өөрийнхөө хүч чадал, өөрийнхөө авиас бэлэг, өөрийнхөө зөм бэлэг, өөрийнхөө үг үйлдэл одоо юу гэдгийг тэгж өөрийнхөө дордч өөртөө итгэлгүй байдаг хүмүүс илүү дэлгүүний галгүй байна. Дэлгүү гэдэг эрэхт нь галгүй байх байхгүй юу? Өөрийгөө сул дор гэж боддог хүмүүс. Магадгүй итгэлийг нь хэн нэгэн хизээ нэгэн зэгт хугалцсан байж бол. Гэх мэтлэн тиймэрхүү байх хүмүүс галгүй болчдөг. Тэгээ дэлгүүний гал буруу дэлгүүний төрөлт явагдаад эхэлнэ. Тэгээ дэлгүүчин нөгөө түрүү ярьжсанараа мэдэн штэ манайхан лимбийн гол эрэхтэй. Дархлааг дэмждэг. Энэ биеийн хүч чадлыг дэмждэг. Эрүүл мэндийг дэмждэг. Зөв сэтгэлийг дэмждэг. Хүсэл мөрөөдөл тэмүүллийг дэмждэг хамгийн гол эрхтэн буюу эрхтэн тогтолцооч өөрөө тунгалгийн бочирхайн эрхтнүүд, лимбийн эрхтнүүд. Тэгэхээр дэлгүү өөрөө лимбийн эрхтэнд орж явдаг. Маш хэмжээний нэг дэлгүүнд цус нөөцлөгддөг энэ маш чухал юм яригдсан шүү дээ бид нар. Тэгэхээр нэг тийм одоо багхгүй юу. Тэнгүүд дэлгүү хөрөлт явагдаад тэгэхээр нэг дэлгүүтэй чинь нөгөө холбоотой үндсэн холбоотой сүнс юу байгаа. Амин сүнс, цусан сүнс илүү төлхөө холбоотой. Илүү их нөгөө нэг цусны улаан эсүүдийг нөөцлөдөг, цусыг нөөцлөдөг эргэтэн гэдгээрээ тэнд цусан сүнсний гол холбоос байдаг. Яг нөгөө хүний биеэр ярих юм бол хүүхд гэзэнд бий болоход эхс гэдэг зүйл байдаг. Тийм эхсэнд хамаг нөгөө цус нөөцлөгддөг шиг жирийн үдээ хүний дэлгүүд хамгийн их цус нөөцлөгддөг. Хамгийн их төмөр тэнд агуулгадах боломжтой буюу хамгийн их галан эрчмүүд тэнд байх боломжтой. Тэгэнгүүт нөгөө нэг амин сүнстэй холбоотой гэдэг утгаараа нөгөө нэг тунгалгийн бочирхай ер нь бол дархлаа сайн байна гэдэг чинь амин хүч амин эрчим сайн байна л гэсэн. Гэт энгийнээр бас ойлгочих болно. За ямар тайч байсан бэ? Энийг дагаад нөгөө цусан сүнс амин сүнсний гал муудаа авчдаг. За тэгэхээр цусан сүнс амин сүнсний гал мууднаа. Цусан сүнсний гал муудахаар яах вэ? Хүн нөгөө сэтгэл нь эмзэг болно. Цусан сүнс өөрөө нөгөө усан махбодтай. Тэгээ усан махбод өөрөө маш их эрчим мэдээллийг шингээх чадвартай. Тэгэнгүүт нөгөө нэг цусан махбод өөрөө нөгөө цусан сүнсний хүчтэй галтай байх юм бол өөрт хэрэгтэй гэрэлтэй мэдээллүүдийг шингээж авч чадна. Гэрэл гэгээ муута хармуу эрчим мэдээлэлтэй
эрчимтэй мэдээллүүдийг тэр бол өөрөглөгөө татаж авахгүй байхгүй. Тэгэнгүүт цусан сүнс гэмтээд юм гал нь мудаад ирэхлээр сайн муу сайхан муухай бүх эрчим мэдээлэлд ингээд зохигдоод нэг мэдээлэлээ татахтаа сөрөг мэдээлэл гэдэг юм муу эрчмийн мэдээллийг татаад авах хэрэгжээгээр нөгөө тэр хүн чинь цусан сүнс нь сэвтээд эхэлнэ. Цусан сүнс сэвтгэлээр яадаг амархан үүмэрнэ. Тэнд нэг сөрөг мэдээлэл, нэг таагүй орчноор яваад өнгөрөхдөө, нэг таагүй өвчин зовлон яриа сууж байгаа хүмүүсийн хажуугаар явахдаа, нэг ой гашуудсан хүний дэрэгдүүр явахдаа хүртэл тэр мэдээллийг өөртөө шингээгээд амархан хямарч сэвтэж байна. Мөн өөрөө бас амархан нэг одоо сэвтснийхаа хэрээр яг нөгөө сөрөг мэдээллүүд дунд ингээд өртсөөр байгаад бухимддаг одоо юу гэдгийг өөнтгөлдөг, цухалдаг, тийм өөнтөгчтэй тийм дэр болчдөг штеп. Тэгээ тийм зөөлөн халуун дулаан эрэг зөөлөн байлах инхрийлэл гэдэг юм одоо тийм хайр инхрийлэл буюу илдэг дүлгүүн эв ийх сахдаг тийм гой чанарууд нь байхгүй болчихно. Гээд аюултай. Тийм байхгүй. Тэгэхээр юу яа амин сүнсний дархлаа юу гал бурхаар угаасаа дархлаа авлаа. Мэдээж нэг амьдрал гэдэг зүйл амин эрчмүүд бий дутагтаад ирлээ. Сүнсний энэ эд эрхтэн чи бүгд амин эрчмүүдээ амин сүнсний эрчмүүдээр цөмийн эрчмүүдээр тэтгэгдэн орж байгаа. Бат бүх тогтвортой байдал гэдэг зүйл нь алдагдана. Тэгээд дархлаас уларна гэдэг нь дархлааны эсүүд нь өөрсдөө тэр амин эрчмийн тэр одоо цөмийн эрчмүүдтэй төлхөө холбоотой учраас за иймэрхүү байдлаар өртөгдөө явчихна л да. Тэгэнгүүт нөгөө сүнсэн дээр өөрөө сүнсний гал бороод галгүй орчин гэрэлгээгүй орчин руу нөгөө хармуу зүйлэл илүү холбогдох боломжтой. Битүү агаар салхи багтай гэрэлгээ гал дүл багтай байн гал төлдгүү тийм нэг зэвэргэн байшин зэвэргэн одоо хонголд юу илүү үрлэх та нар энгийнээр бод. Ямар долгион ямар эрчмийн сүлэлдэн дунд орших уу? Тэр хэмжээгээр нөгөө цэтгэрүүд гэдэг юм адууд сүгүүд ингээд хүний биеэр илүү халтах гэдэг юм уу дайрах тэгээд эсвэл холбоосон өрх цангандаа оруулах боломж нь гэдгээр бүтэж байгаа. Тэр нь нэг талаасаа нөгөө талаасаа энэ юуны тохио гэхээр үгүй чи өөртөө итгэлтэй бэ галдүлтэй бэ гэсэн тохио штэ тэр хүн өөрөөгөө дотооддоо сонсдог бол мэдрэх ёстой штэ би нэг галгүй болоод байна. Би нэг жоохон ингээд нэг өөртөө итгэлгүй байдал манд улам нэмэгдээд байна гэдэг чинь хизээ би ийм байлаа да гэд буцаж итгэлтэй болох тийм хүчийг олж авах нөгөө тэмцэх чадвар өөрөөр хэлбэл амьдралыг бэрхшээл дунд тэмцэж гарч ирэх зовлон дунд гэдэг нь бэрхшээл дунд гэдэг юм уу тийм чанарыг одоо өөрт нь суулгах гэдэг байхгүй чи өөртөө жоохон итгэлдэг өөрийнхөө дүгэн чаддгүй юм байна үнэлж чаддгүй юм байна өөрийнхөө сайн санааг олж харж чаддгүй юм байна магадгүй хэн нэгэн хүний өөрийгөө дүгнээд нэг удаа хоёр удаа хүүхд байхдаа алдаа гаргачихжээ тэр нэг тэнгүүт нэг одоо юу гэдгийг эсвэл хэн нэг итгэлийн одоо мохоочжээ эсвэл итгэлийн гээчжээ тэглээгээд бүх хорвоогийн хүмүүс адилхан биш энэ хорвоо олон өнгөтэй гэдэг юм хорвоо бөөрнхий гэдэг утга дороо тэр хүн уганд босч ирэх ёстой л байхгүй тэрийг хамт олон байна уу аав ээж нь байна уу ах дүү нь байна уу найз нөхд нь байна уу хилээд уг нь урамшуулад одоо итгэлийн асаагаад явчих ёстой нэг талаасаа нөгөө талаасаа тэр хүн энэ дэлхийд ирээд нэг сэхэрлийн хөтөлбөр дундаа хувь тавилангийн хөтөлбөр дундаа тэр өөрөө яагаад ирж төрсөн бэ гэхээр магадгүй өөрхийн итгэлтэй болох гэж ирэх төрөөс өөртөө итгэдэг бусдад итгэдэг аливаа зүйлд итгэдэг бүх юм зүтгэх юм бол болдог гэдэг зүйлд итгэх зорилготойгоор ирсэн байхгүй сэтгэл байгаад зүтгэл гарах юм бол болохгүй юм гэж байдаг зүтгэх ёстой юм байна тэгэхээр болно гэдэг бүх юм тэр хүнийх болж байна энэ хүнийх болж байна энэ одоо юу гэдэг ингээд болсон байна энэ тэгвэл би бас боломжтой гэд өөрийгөө ирлээд өөрийгөө жоохон нэг өөртөө итгэл өгөөд өөртөө жоохон уран зэрэг өгөөд өөрийгөө ташуурлах зорилготойгоор тийм л хөтөлбөртэй ирсэн байхгүй тэгэхээр нөгөө нэг тиймэрхүү байдлаар хүмүүс жоохон архин орчих гээд байдаг архиар нөгөө өөрийнхөө сэтгэлийн тэр нөгөө хямралыг гэдэг юм уу сэтгэлийн төвний тэр нөгөө сэвийг одоо юу гэдэг юм те дарах тийм зорилготой байдаг гэж хэлье хувь хүнийхээ хувьд ярьж байгаа тэгээ хүнлэнгийн хамт олонны зүгээс гэдэг юм эхнэр гэр бүлийн зүгээс аав ээжийн зүг ах дүүгийн зүгээс гэж ярьсангүй тэгтээ ер нь бол нэгнийхээ итгэлийг мохоох итгэлийг хуулах муу жоохон итгэл муутай байх юм бол тэр тусам өөрт нь итгэлтэй болгох ёстой тэг ёстой за тэнд нь эцэгхийн үүрэг ах дүүгийн үүрэг бас байгаа багшийн үүрэг хамт олонны үүрэг бас байгаа те за тэгээд дэлгүүрний гал сайтай байхын тулд хүн яах ёстой тэгэхээр тэмүүлэлтэй, зоригтой л байх хэрэгтэй. Багаас нь юм тэмүүл сурах хэрэгтэй. Зориг тавьж, зоригдоо хүрдэг болгож сурахын төлөө бүгд тал талаас нь одоо үүдэн тухайн хүүхдээ
тийм байдал руу оруулна. Тэгэх юм бол нөгөө хүүхэд нь байна уу, хүн нь байна уу тэр чинь нөгөө нэг тийм занг болж байна, бүтэж байна, тэгдэм байна гэдэг. Энийг би бүтэхийг хичлээ. Одоо би энийг хөн. Чи энийг хийж чадсан юм чи одоо дараа нь энийг хий. Чиний өмнө тийм зорилго ингээд өөрт нь том зорилго байна. Том зорилгын жижиг зорилтуудтай холбоод тийм үү. Тэгээд хүмүүжүүлнэ гэдэг юм уу, төлөвшүүлнэ гэдэг юм уу, эсвэл хүн зүгээр идея санааг нь үгэн штэ. Тийм гээд тэгээд зарим хүмүүс өөртөө гаргаад ирнэ. Ганцхан тэр болохгүй байгаа зүйлийг таниулах нь л чухал байдаг. Тийм. За тэгээд ширлээд өөрөө манайхаа зарим хүмүүс. Хоёр асуулт. Тийм үнэртэн. За дэлгүүний галм. За тэгээд дэлгүүний галмуудаар дагаад бөөрийн галмууддаг. Энэ эргэтэн систем ч өөрөө цогцоо. Нэг нь нөгөөдөө их юу тавхан махуудынхоо нь онлоор штэ. Их нь өрнөгээ явчихж байгаа штэ. Тийм учраас нэг талаасаа нөгөө талаасаа бүх юм нэг хоорондоо цогц систем бид нар ингээ бүхэл бүтэн цогц илгийн тусны эмчилдэг, бөөрийн тусны эмчилдэг гэдэг ойлголт байж нэг талаасаа болохгүй байхгүй уг нь. За тэнгуүт дэлгүүнээсээ бөөр нь дэмжигдээ явдаг. Дэлгүүний галт бөхөөр хүссэн хүсээгүй нэг амин сүнс тэмдэг гэмтээ явчихж байгаа штэ. Амин сүнс гэмтэж чинь цусан сүнс гэмтэж чинь. Тэгэхээр амин сүнсний гэмтлээ дагаад бөөр чин амин эрэхтэн учраас бөөр давхар гэмтэх, бөөр галгүй болдог. Цусан сүнсээ дагаад бөөр өөрөө усан махбодтой учраас дагаад цусан сүнс буюу усан махбодын сүнсээ дагаад бөөр адилхан галгүй болчихж байгаа байхгүй. Тэгээ бөөр галгүй болно гэхэлэр яах вэ гэхэлэр юу яа? Бөөр одоо уг нь бөөр үрэлж галтай байж ажиллана. Одоо та нар инженеэрээр хотгоны ноцоос шиг л ажилдаг шүү дээ. Эсвэл энэ байшингийн сангийн одоо технологи шиг л ажилдаг шүү дээ. Нэг талаасаа ингээ ус орж ирлээ, нөгөө талын цэвэршүүлээ, цэврийг нь дээшээ ялгаад авлаа, бохрыг нь ийшээ гадагшууллаа. Ингэж шүүлтүрийн үргтэй ажиллаж байгаа эргэтэн. Ноцоос тэгэхээр үргэлж нөгөө тэр шүүлтүр тунгаах, шүүх тэр ажлууд нь тэр олон эргэтэн хөдгөнцөр, аяганцар тэр сувганцрууд нь бүгд л гал төлтэй байж ажилладаг. Тийм эргэтэн байхгүй. Тэгэхээр тэр үйл ажиллагаа явуулаад чадахгүй болонгод бөөр өөрөө нэж байна. Яг ноцоос моторууд өөрөө бохирдолтой ингээд живж байгаа шиг бөөр хогондоо бас дарагдаад эхэлж байгаа л да баг. Тэгээ бөөр депресд ороод эхэлж байна. Ажлаа хийж чадахгүй учраас депресд орж эхэлж байгаа бас нэг талаас. Тэгэхээр нэг иймэрхүү байдлаар тэг ухаан хүн бөөр нь угаасаа бөөр чинь хүний тархлааны гол эрхтэн, амин сүнстэй холбоотой эрхтэн. Тэгээ бөөр ядраад ихлэр хүн бөөр цуцаад ихлэр хүн ядраад эхэлдэг, тамирдаад эхэлдэг, тамиргүй болоод эхэлдэг. Юм хийх чадлагүй бүр ингээд мохоод эхэлдэг. Тийм байдал үүсдэг. Тэгээд ер нь бол энэ бөөрийн галаар дамжаад нөгөө хүн өөрийн мэдлгүй уйт одоо хийж чаддаг байсан юм а чадхаа болоод байна шүү дээ. Нөгөө урдны галт бол байхгүй болчиход байна. Тэгэхээр бөөр автомат цаанаасаа нэг уйтгарт гунигт автж эхэлдэг. Нэг талаас. Эсвэл хүн ямар нэгэн уйтгар гунигийн төлөвт одоо нэг уй гашуу гэдэг юм ямар нэгэн ажил төрөл бүтэхгүй байсны талаас хүн гуниглж болно л доо. Уйтгарлж болно. Гэтэ тэр төлөвтэй хэд утаан орчоод яг тийм амьдралд ахыг өөргөө тойроо бүрдүүлээд байл бөөр нь өөрөө бас галгүй болно. Гэтэ бид нар энэ удаад дэлгүүний гал бөөр рүү яаж нөлөөлж байгаа тухай ярьж байгаа учраас тэндээс хувь хүний зүгээс бөөр гэдэг эрхт нь өөрөө цаана цуцаад байгаа учраас уйтгар гуниг гэдэг рүү автаад эхэлнэ. Тэгээ нэг цуцсан байдал руу арга мухардсан байдал руу цөхрөлийн төлөв рүү тамирцсан байдал руу хүссэн хүсээгүй нэг сэтгэлийн тэм төлөв байдал руу өөрөө уяад гэдэг юм оруулцдаг. Тэгээ ийм аюултай байхгүй. Тийм учраас нэг тийм хүмүүс маань илүү арх уух хандлагатай байж байдгаа л гэж хэлэх гэсэн. Бусад шалтгаанууд нь одоо чухал биш ч гэсэн ямар ч байсан нэг одоо архиугаад тэгээ ингээд нэгэнд архиулаа. Тэр чинь өөртөө ихтгэлгүй болцсон. Баяр баясгалан уйтгар гонигтай болцсон. Эр зориггүй болчоод архиугаад байна шүү дээ. Тэгэхээр тийм хүнээс чинь энэ нэг талын ярьж байгаа шүү тийм үү? Өнөөдөр нэг талын ярьж байгаа маш олон шалтгаан байгаа. Гэтэ ийм шалтгаан түгээмэл байдаг гэдгийг хэлж байгаа. Бүр хамгийн түгээмэл байдаг гэдгийг хэлж байгаа байхгүй юу? Гол цаад сүнснийхаа ингээд юунаас судалгаанаас нь түүж гаргаж ирж байгаа мэдээлэл байхгүй юм чинь. Тэгэхээр нөгөө нэг ийм хүмүүст ямар ч байсан бид нар манай байгууллага бол архинаас хинeenч гаргана. Тэр Аз зэтгэр альбин тэрэн шүг босоо оролон буг муг дэв одоо бузар музар дом мон юу тэр бүгдийн салгана тэр тийм нэг айхтар одоо юу гэдгийг
хэцүү ажил. Тэгээ одоо нэг тодорхой хэмжээгээр нэг танилцаад ажиллаад эхэлчихэж штэ. Богийн арын шин тим, хөөрхий тим зорилгоор энэ ертөнцид амьдарч байгаа. Босоор олонгийн амьдралын зорилго хэв маягийн тим хүмүүс дээр ирж холбогддог энэ төргээд ингээд нөгөөдүүлээ таниад эхэлсэн тэрийг явуулах аргаан олчихсон. Салах аргаан олчихсон. Хаана энэ би хаана оршдог, яаж тогтдог, яаж урагцангаа үүсгэж байдаг вэ? Ямар үүрэг даалгавар хөтөлбөрийн хүрээнд үүлийн үрийн эддийн ямар хөтөлбөрийн хүрээнд тамийн эддээс тавигдсан уу, эрэлгийн өвдөөс тавигдсан уу, удам угсааных нь өвдөөс тавигдсан уу? Эсвэл тухайн хүний өөрийнх нь ойрхон балмад зангаас болоод их засгийн тэнгэрээс гэдэг юм шийтгэлийн явцад тавигдсан уу гэдгийг чинь ялгаад байгаа учраас тэрийг салгах боломжтой. Салгах чинь янз янзын аргаар салгах чинь явуулчин. Зарим нь хөөгөөд явуулчин, зарим нь хураагаад явуулчин. Зарим нь цаашаа аваачаад тушаачин. Зарим нь энд нь ингээд дөнгөлчин. Янз янзын арга хэрэглэж болно. Тэдрийг авчин. Ганцхан дараа нь ийм хүмүүсийг буцад архинд оруулах нөхцөл нь гэр орны зүгээс, хамт олонны зүгээс тухайн ахуйда, тухайн одоо аав ээжийн орчинд хамт олон дундаа, найз нөхөд дундаа, гэр бүл дундаа очихт нь нөгөө өмнөх анх архиусан шалтгаанд тэр зүйлийг нь бүү гаргаач. Гаргаад идэх юм бол ядаж битгий итгэлийн мохоогооч. Битгий эр зоргийг алдуулаач. Битгий уйтгар гонигт дахиад бүх юм би хичээгээд байна. Би зүтгээд байна. Яагаад намайг ойлгохгүй юм бэ? Яагаад намайг дэмэндгүй юм бэ? Дэмжих хэрэгтэй байна. Гэдгийг л тийм байдал харамсалт битгий дахиж оруулж дахиад битгий цөхрөөгөөч. Дахиад битгий галд үлийн мохоогооч. Ийм юм хэлмээр байгаа байхгүй юу? Тэгээд энэ зорилгод ороо лайв хийж байгаа. Тэгээд юу? Тийм учраас нэг ямар ч хүнийг манайх хүлээж ав. Одоо бол уусан уугаагүй хамаагүй. Бүр шал согтуу ирж агсан тавихааргүй л бол аваад иргэж байгаа. Нэг өчтөр одоо юу гэдгийг одоо өчтөр ингээд уцаа өнөөдөр гайгүй байна хамаагаа. Эсвэл өнөөдөр үнэртүүлсэн байна. Хамаагүй аваад ир. Бид нар салгаж чадна. Бид нар засал эмчилгээ хийж чадна. Сэргээж чадна. Ганцхан тийм зүйлийг хүсэж байна. Чи хамтын хариуцлага дараа ахуй дотроо төлөвшөхгүй дээ. Нийхэм дотор нэр хүн чинь амьдраад байна шүү дээ. Тэгэхээр ийм юм хэлэх гээд байна. Тэгээд юу зүгээр л нэг хэдхэн үг хэлээ. Бид нар нөгөө нэг мэдээж янз янзын нэг төслийн арга хэрэглэж чинь. Бид нар сүнсүүдтэйгээ харьцаж чинь. Бид нар альбинтайгаа харьцаж чинь, тэрнтэйгээ харьцаж чинь. Тэр асуудал биш. Энэ асуудал биш гэж байна. Бид нар альбин тэрнцсэн гэсэн хүмүүс биш шүү. Уучлаарай. Зарим хүмүүс тэгж ойлгох юм билээ. Үгүй. Зүгээр сүнстэй харьцаж сур. Завсрын ертөнцийн нэгнийхээ сүнстэй харьцаж сур. Энэ хүний сүнс юу хүсээд байна? Би тэрийн хооронд ямар нандин харьцаа байна? Энэ хүн надад ямар сэтгэлдтэй байна? Надаас юу хүсэж байна? Яг өнөөдөр Илмж нарангийн тий лавгагийн сүнс надаас сайхан урмын үг хүсэж байна уу? Эсвэл жоохон ташуур хүсэж байна уу? Тэрийг ингээ ойлгоос хурцлаа сүнстэй харьцаа сур. Хүний сэтгэлтэй харьцаа сур, сүнсний сэтгэлтэй харьцаа сур, сүнсний мэдээллийг татаж сур. Тэгсэн цагт айлтхан чи тэр альбангаас чи яагаад энэ хүний бид орсон бэ? Альбан чи. Тэгэд ийм шалтгаанаар би орсон гэдгээ хэлдэг байхгүй юу да. Тэр хэлдэг тэр юуг нь сонсож ангуудаа мэдэнгүүтээ за одоо уучлаарай. Тэгвэл чи өнөөдөр одоо юу гэдгийг одоо энэ биес гараа. Чамайг гарахгүй бол бид нар хүчиндээ гаргалаа шүү. Гарна гэвэл чи ингээ гар. Одоо бид нар энэ хүн энэ зүйлийг ойлгосон. Энэ хүний одоо юу гэдэг туулал дууссан. Энэ хүн ухаарсан. Архинаас гарыг гээд ирж байна. Амьдралаа өөрчлөе гээд ирж байна. Утга учиртай амьдрий гээд ирж байна. Тийм учраас одоо чи дахиж битгий холбогдоор уучлаарай. Чи яв. Хэрвээ явахгүй чамаа одоо яг одоо дөнгөлөө хураалаа. Өргөтлөө чамаа хурц там руу тушаалаа шүү. Ингээд сууж идэв. Тэгэхээр нөө нэг ийм учраас тийм үү. Бид нар чинь тэртээ тэргүй зэрэгцэн орж байна. Нэг нэгнтэйгээ дайсагнаад байх юм байна. Нэг нэгнийхээ үйл хэргийг ойлгож орчих хэрэгтэй байхгүй. Тэр нөхдүүд үүлийн өрийн хөтөлбөрийн дагуу эрлэг тамийн өвдийн одоо юу даалгавар захаасын дагуу өөрт оногдсон юм хийгээ явж байгаа. Өөрт оногдсон юм бид нар сайдлахын хийгээ явж байна. Тэгэхээр нөгөө нэг тодорхой хугацаанд тухайн хүн алдаал үс тодорхой хугацаанд үүлийн эздээс шийтгэл болгоод ирээл үс. Тэгвэл бака тэр хүн одоо энэ хүн яг энэ мөчөөс эхлээд ойлгочлаа сэхэрчлээ таавчлаа гэдэг. Ингээд явуулчих боломжтой байдаг. Үгүй болохгүй шууд хураагаад авчихна. Гэт ийм зарчмаар бид нар имчилгээ хийчдэг байхгүй юу? Тийм учраас гэр бүлийнхэн зүгээс тийм хүсэлт хэлж байна. Нэг нэгнийхээ ихтгэлийг бит юм хаагаач гэх. Тэгээд за дараа нь бид нар ямар имчилгээ хийдэг вөхлөөр ингэн л дээ.
Би дараа нь бид нар энд онцлогоо ярих гэж байгаа. Эний дараа ямар байдлаар онцлог байгаа. Би тэрний өмнө нэг архиныхаа тоог үүсгэе. Тэгээ архинд орсон хүн чинь адилхан хайр инхрэл хүсээ явждаг. Хин нэгэн хизээ нэгэн цад өөрийг ойлгох болов гэж явж идэг байхгүй юу? Цаана тэр альбан тэрэн байдаг нь чухал биш. Аздгэр байдаг нь чухал биш. Тэр чинь салах чинь анханасаа байсан ч юм биш. Тэгж ярих юм бол эгэл жирийн бид нартны цаанч байх боломжтой байдаг. Чи хүнд өс сандаг бол өс хонзонгийн чинь цаана тэр юм байж л байдаг. Чи хэн нэгэнд үзэн ядаж хар муу сэтгэл төр зууж сүдэндээ зууж явдаг бол чиний цаана тийм үү? Ад байж л байдаг. Чи бусдыг хорлох наатай байдаг. Чи адилхан өөрөө адны хорлолд өртөж явж л байдаг. Чи бусдыг дандаа хорон санаж хумсаа нуусан муу шиг бусдад хорон үйлдэл хийгээд ховж яриад гүтгээд бүжигдээд атархаа чөтгөрхөө явдаг чиний цаана шулмас байж л байдаг байхгүй. Байдаг. Бүгдийн цаана байдаг. Энийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Байдаггүй юм шиг авирлахгүй. Ганцхан тэрийг хизээ явуулах вэ, хэн явуулах вэ, ямар хүнд явуулах вэ? Үнэхээр хүсээд өөрөө явуулах гээд хүсээд өөрийнх нь хүсэл зорилго дийлэхгүй байх юм бол учраа олохгүй байх юм бол яагаад ирсэнд мэдэхгүй бол хинтээ нөхцснөө мэдэхгүй бол яагаад авир чинь өөрчлөгсөн, яагаад би чинь өвдөд байгаа, яагаад сэтгэл санаа чинь тавгууцаад байгаа, яагаад сэтгцийн сонин байдалд ороод байгаа мэдэхгүй бол тэрэн чинь туслах гээд бид нар суугаад байгаа. Тэрийг нь бид нар оншилтгийн тэрийг одоо бүхэл бүтэн тусгай картаар оншилтгийн. За тэгээ архинд орсон хүмүүсээ ядаж өглөө болгон бид нар нэрээ ийм үг амтай гэдгийг маш сайн таньсан. Тэгээ үг амтай гэдгийн цан зөвхөн үг амтай гэдэг үг биш шүү дээ. Үг амтай гингүүд амтай байдаг юм шиг. Үгийн ам гэдэг зүйлийг өөрөө үг чинь эрчим байхгүй. Тэгээ үг гэж хэлэхэд яаж юм? Эрчим бэ. Нэг талаасаа. Тэгэхээр тэр үг гэдэг үг бидний тодорхой эрхтнүүдийг дамжиж гарч байна. Хэлээрээний тархинаас ахгуулаад бидний бодлоос ахгуулаад би үг гэдэг үгийг хэлье. Тэгэхээр тэр үг гэдэг үгийг анх нэг өвгдөөс бүтээхтэй, хэл шинжлэлийн бүтээхтэй, үгийн агуу эрдэмтэд бүтээхтэй хүн гэдэг юмтай ууг авианаас яриа дараа нь ингээд үг яхта энийг үг гэж одоо энэ зүйлийг үг гэж нэрлэе, энэ зүйлийг одоо юу гэдгийг утас гэж нэрлэе, энийг одоо эмхтэй гэж нэрлэе гэхдээ зүгээр нэг нэрлэжээгүй байхгүй. Харж ирсэн эмхтэй гээгүү. Одоо үг гэдгийн чинь цаана асар хүчтэй амин эрчим байгаа. Үг бохон итгэл гэдэг үг өөрөө ямар тодорхой амин оршихуйд руу холбогдоод тэр амин оршихуйдаас амин эрчмийг өөртөө шингээгээд гарч идэг. Итгэл гэхэд тодорхой хэмжээний гал гарч байгаа. Амин оршихуйдоо холбогдоод тэгээд тэр амьуд нь итгэл гэдэг үгэнд шингээд гарахтаа бидний бид яа амин эрчмийг өгөөд гарч байгаа. Бидний бид галыг өгөөд гарч байгаа. Итгэл гэдгийг чинь гэл биш гал юм байгаа шүү дээ. За ингэж явна. Тэгэхээр нэг худлаа гэвэл та нар өөртөө хэлээд үзээрэй. Бид нартай хамт хэлээд үзэж болно, дараа нь хэлж үзэж болно. За би зүгээр л нэг л юм яриа. Тэгэхээр энэ хүмүүстэй бид нар одоо юу яа? Манайхан сүүлийн үед сүүлийн 2 сар дандаа үгийн цэслуудыг маш их хийж байгаа. Амьтаа өгүүдээр, буюу хүчтэй өгүүдээр, заслын өгүүдээр. Монгол өгүүдээ зүгээр нэг хэлжээгүй шүү дээ. Үгээр хүнийг босгох нь үгээр хүнийг ална. Чи үхэх гээл яхан бол энд шууд чи үхлийн нэгдүгээр зүрхэн хүрдүрн асар хүчтэй халдаж байгаа. Үх. Тэгээд тэгвэл үх гэдэг үгийн цаана үгийн зэвэр зүрхлийн харсан сууд ирж наалдаа зүрхийн бадсаар байгаад өхүүлж байгаа. Тэрэн шиг чи одоо амьдр гэдэг амьдрал хайрлагдаж байгаа. Угаасаа тийм эрчмийн тийм үгнийх нь амин тийм байхгүй. Амьдрал гэдэг үгийн цаана ам гэдэг халуун үг язгуур нь болж ирчээд ам бүхнийг тэтгэн байгаа байхгүй. Тэгээ амны оршихуйтай холбогддог. Манайхан бол үгийн эрдэмт баатар. Бид нар ч нэг номтын тэнгэрийн мөнзөг гэд агуух нэг 99 тэнгэрийн хэлмэрч буурлаар судруудаа өртөөлөн болдог. Тэгээд дээрэс нь үгийн эрдмийн тухай, үгийн шидийн тухай хичээл ингээ үзээд орчихсон, тэр үгээ таньчихсан ирээд бүх үгнүүдийн ихэнх үгнүүдийн амийг ингэж таньж мэддэг юмаа гэж заагаад өгсөн. Тэгээд эмчилгээний маш хүчтэй үгнүүдэд заагаад өгсөн учраас тэрийг нь хэлдэг. За жишээлбэл бид нар одоо ингээд засал хийгээд архинаас гарсан хүмүүст ийм заавар өгнө. Одоо өгдөг байгаа. Тэгээд одоо ирэх хүмүүс ч өгнө. Итгэл гэдэг үгийг хэлж вэ гэж хэлэх гэж байгаа. Итгэл гэдэг үгийг хэлэхээр яадаг вэ гэхээр шууд нэг итгэл гэдэг үгийг чинь өвгдөөс зохиохдоо бөөрөнд нь ийм эрчим, дэлгүүнд нь ийм эрчим, биед нь ийм галан эрчим авчирдаг энэ үгийг итгэл гэж нэрлэе. Энэ төлөвийг итгэл гэж нэрлэе гэж зохиосон байхгүй. Тэгэнгүүтээ итгэл гэдэг үгний чинь амийг бүтээхдээ амин оршихуйг нь нөгөө галан оршихуйгаас нөгөө хүчтэнгүүдийн оршихуйтай холбож өгсөн. За одоо би нэг ямар үгийг хэлэх гээд байна. За итгэл гэдэг үгийг хэлэх гээд байна.
оюун одоо энэ үгийн хэлтэй оюун бодол зүрх сэтгэлээ шингээж зүгээр хөндийн үгээр итгэл гэдэг амигүй хэлвэл тэр амин уушгаар холбогдохгүй шүү хүмүүсээ. Амигүй хэлэх юм бол. Тэгэхээр хизээ амийн амьтаа хэлэх үгээр чин зүрхнийхээ угаас хэлбэл сэтгэлийнхаа галыг шингээж хэлбэл тэр үг амьтаа байхгүй амин уушгаараа холбогдно. Зүрхтэйгээ холбож хэлвэл амин сүнстэйгээ холбож хэлвэл сая тэр амин уушгаараа холбогдоод амин гэрчмүүдтэйгээ бие рүү чинь татаж өгөх байхгүй та. За жишээлбэл одоо итгэл гэдэг үгийг хэлэхэд ингэдэг. Доошоо савдаг төв. Энэ савдаг твгээд том уул өндөр уул оршуугаа хэлээд байгаа шүү дээ бид нар. Их дэлхийн бүх одоо өнгөн хөрсөн дээр байгаа тэр оршуу бүгдээрээ савдаг төв. Тэгээд дээрэс нь уул толгод юу ч байдаг. Том нуруудууд мөнх сардгууд бүгдээрээ савдаг твдээ багтаж байгаа. Бидний хүссэн ч хүсээгүй ч эргэн тойронд их дэлхийн мань хүрээлээд их дэлхийн үгдээцүүд бид нартай холбогдоод байж байгаа. За тэгэхээр итгэл гэж хэлэнгүүт өндөр ориглын эддийн орд өргөөг хамгаалж байдаг хэвтүүлүүд гэж ойлгоно. Маш хүчтэй хамгаалагч нарын орон зайн хамгаалтын галын оршихоор холбогдож байгаа. Та нар хилээд үзээрэй. Доод холбоо нь тэгж үсэж байгаа. Доод холбоо. За доод холбоо нь тэгж үсэж байгаа. Дээд холбоо нь болохоор дээшээ одон гэр лөө холбогдож байгаа. Одон гэр болгон адилхан өөртөө хэвтүүлтэй. Одон гэр болгон за 7 бурхан од байлаа гэхэд доороосоо сүүлнээсээ 2 дахь од нь тэр одны нэг хамгаалтын од байхгүй. Одон бүх юм хамгаалагч нартай. Яг одоо нэг одоо гэр болгон одоо юу гэдгийг ус болгон өөр хэлийн бүстэй хамгаалагчтай байна. Газар нутагтаар тодорхой орон зай нутгаар хамгаалагчтай байна. Орд өргөнд хамгаалалтай байна. Тэр шиг нэг Монгол өвдөд чинь ямар хүмүүсийг хэвтүүл гэж нэрлэх вэ? Ямар хүмүүсийг хишгтэн гэж нэрлэх вэ? Тэрийг бүгдийг мэддэг. Тэгэхээр тэр нэг хэвтүүлэх чадвартай бай хамгаалах бүх төрлийн муунаас хамгаалах чадвартай, галын өндөр хүчтэй, эр зоригтой тийм үү? Итгэлтэй өөрөөр тийм хүмүүсээр хамгаалалтаа илгэж исэн байхгүй. Тэгэхээр энэ нэг тодорхой одон гэрийн би жишээ авч байгаа. Ямар ч одон гэр их байж магадгүй. Гэхдээ энэ нэг би хүмүүсийн мэддэг 7 бурхан одон дээр жишээ авч байгаа. Илүү галан оршихоор холбогдож байгаа. Тэгээ тэдний нэг хэвтүүлүүдийн орд өргөтэй шууд холбогдоод тэндий галын амьтай холбогддог. Тийм учраас Тэнгэрийн оддын холбоос нь галан оршихуй хэвтүүл өвгдийн холбоос доошо савдаг тийм өндөр уул харихтын орд өргөөдийг гэдэг нь савдаг тийм ориглууд дээр шин томцууд байгаа шүү дээ. Энэ дэлхийн эздүүд байгаа. Тэрдийн хэвтүүлүүдийн бай хамгаалагчны галтай хүссэн хүсээгүй би чинь итгэл гэдэг үгээр дамжиж холбогдохоор чиний дэлгүүгээр асар хүчтэй галан ирчим өрнөж явж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүчтэй галан ирчим хэллээ холбогдлоо өдөр болгон хэллээ өрдлөө өдөр болгон дэлгүүндээ галан ирчмүүдийг өглөө автоматар цаанаас чинь итгэлтэй болж эхэлнэ. Өөртөө итгэлтэй болж эхэлнэ. Үгийн амин тэрийг үгийн амин чанар гэж ярьдаг юм. Болж игэл амин чанарын төвшөнд хэлж сурах хэрэгтэй. Мөн чанарын төвшөнд ч хэлж болно. Гэхдээ мөн чанарын төвшөнд хэлэхээр илүү сүнснийхаа төвшөнд хэлэгдэнэ. Хэдүүлээ бүр окторгой ертөнцийн хэмжээнд яригдах юм бол амнаас ам үүссэн энэ том амьд байгалийн төвшөнд амьд орчлон ертөнцийн төвшөндээр хамбал илүү хүчрэг галын орон зайтай холбогдох боломжтой. Тэгээд юмыг чин сэтгэлээсээ бүр зүрх сэтгэлийн гүнээсээ хэлээ сурчих тийм хэцүү биш шүү дээ. Юм чин сэтгэлээсээ хандаа сурчих чинь тийм хэцүү биш байхгүй юу? Хүнд талархастай шин сэтгэлээсээ, хүнд хайрлахтай шин сэтгэлээсээ, хүнд өглөг өгтөө чин сэтгэлээсээ, гараад нарсар окторгуудаас өргөл сүү өргөдөө чин сэтгэлээсээ л байж сурах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй сэтгэл зүрхээ хаачаад сүүгөө өргөд утлаа шүү. Монголчууд яагаад чин зүрхнийхээ угаас гэж ярьдаг вэ? Тэр уг дээр нь тэр амин холбоос байдаг. Зүрхний уг дээр. Тийм учраас чин зүрхнийхээ угаа, чин сэтгэлийнхаа гэдэг нь чин гэдэг чанарыг агуулсан. Энэ махан бид тэр ирж чадж байгаа байхгүй. Тэрийг тэр халыг хэлээд байгаа шүү. Тэр үйлчлийг хэлээд байгаа. За тэгэнгүүт итгэл гэдэг үг өглөө болгон яг л нөө юу шиг тарин шиг манай бат мандараа дөрөсөн гэж хэлхийнхээ оронд зөвхөн монгол үгээ хэл. Агуу хүчтэй энэ монгол үгээр хэлээд үз. Би зүрх сэтгэл чинь тэр монгол үгийг илүү хүлээж авна шүү. Би бус үгийг муу гэж хэлсэн. Умдараа дүүдээрээ сайхан амтай хүчтэй ногоон дэрхийн дэлхийн ээжийн үг. Гэхдээ өөрийн чинь хувьд өнөөдөр яг зүрхэнд чинь дэлгүүнд чинь итгэл хэрэгтэй байна. Тэр итгэлийн амин уршигын том холбоос хэрэгтэй байна. Тэгэл хэлчихжээ. Шэрлээд өгөөрэй гэж хэлсэн. Тэгвэл намсраа Түрээ лайв хийж гэн эргээ залгая. Тэгээд нөө юу байхгүй юу? Үүнэ дандаа тэгээ хэлж сурж. Тэгэх юм бол
Үгээр хүнийг алчч болно, босгоч болно, амьдруулч болно. Тэгэл амьдралд өөртөө амьдрий л та. Тийм биз дээ. Өөртөө босгоё л та. Дашамд нь Монгол үгийнхаа үнцнийг таньчих л та. Агуу үгийн үнцийн язгуурыг мэдчихье л та. Тэгээ дашрамд нь өөрөө үргэлж галт төлтэй хүн бэ. Энэ тийм хэцүү биш байхгүй юу? Хэлээд үз та нар. Итгэл гэдэг үг чин зүрхний угаас бүр ингээд оюун бодлоо шингээгээд хэл яг одоо. За хэл. За үлгэр үзүүлээ. Итгэл. Тэгээ итгэл гэж хэлэхэд хаан ч эргэтэн мэдэр хүс яг дэлгүүн дээр чинь нүүг очино. Энэ үг дэлгүүн дээр чинь очиж тусдаг юм аа. Итгэл. Тэгээд мэдрээд яг нөгөө галын амин чанарын өвдөлтөй холбогдногод нулимс чинь гарна, ойлно, баярлна. Тэгээд дэлгүү чинь баясна, хүч чадлаа авна, гал дүртэй болно. Өглөө болгон 33 удаа итгэл гэж хэлчихэж бай. Өглөө ингээ бослоо. Ялангуяа би нөгөө арх удаг хүмүүс гэж яриад байгаа энэ бүх хүнд л хэрэгтэй шүү. Ялангуяа өөртөө итгэдэггүй хүмүүс зөндөө олон байдгийн шүү дээ. Тэгэхээр тэгж л хэл. Тэгэхээр дэлгүүнд чинь итгэлийн хүч ирнэ. Бусад идэрхтэн чинь сэргэн, амин сүнс чинь сэргэн, цусан сүнс чинь сэргэн. Тэгээд дээрс нь өөртөө итгэлгүй хүмүүс аягүй эр зэрэггүй байдаг. Тэгвэл эр зэргийг бий болго. Эр гэдэг үгийг л хэл. Эр гэдэг үгийг амин чанараар нь л хэлчих. Тасарч уу яаж вэ? Тасарсан баха. Эр гэдэг үгийг амин чанарын төвшөнд л хэлчих. Эр. Бид нар эр гэдэг үгийг амин чанарын төвшөнд хэлээд Нарны аймгийн ангараг гараг буюу хүчтэнгүүдийн галын өндөр хүчтэнгүүдийн төвшөнд хүрч тэндээс амин эрчим авчдаг гэдэг. Тэгээд доош явчихна амиар. Гэх мэтлэн ингээд энэ үг болгон амьтай. Тэгээд гал гэдэг үгийг хэл. Гал зүрх сэтгэлийнхаа хүнээс кав элгээд гал гэж хэл. Энд хүн үг нэмээд залгацсан. Итгэлийн галаас итэр. Тийм болно тий. Итгэл дээрээ нэмээд итгэл гэдэг үг нь яг бүр тултал нь хэлж чадах юм бол шууд холбогдно тийм үү? Яг хөө тэг итгэлийн галаас гэх үг нь буурт болно гоё. Наад чи харин гоё юм. Энд чи харин ингээд зөв, энэ чи өстой зөв биш үү? Тийм дээ гал гэдэг үг хэлж явах хэрэгтэй. Ир гэдэг үгийг хэлж явах хэрэгтэй. Ир зургийн ирмүүн байдлын нэртэй байх гэж ярьдаг шүү. Хүн эртэй байх, хурц дайчин эртэй байх хэрэгтэй. Имийг хийнгүүл хийсэн шиг хийж чаддаг. Чадна гэж зүтгээд ороход ард нь гарч чаддаг. Тийм зүг эр гэж байгаа шүү. Эр зургийн эрлэх байдлын эр гэдэг үгийн язгуураа хэлчихэж бай. Тэр эртэй байдлын эр гэдэг үг үлж. Бид нар ингээ бүгдийн алтан судрын хэлээр ингээ амин чанараа өг монгол хэлээр нь амин оршууд нь хараалаад хэлээд хичээл ордог. Тэгээ энэ богино хугацаанд тэгж хэлээж чадсангүй. Тэгээд ялан дийлэгч байхын тулд зорьсон юмныхаа зорилготой хүрэх ард нь гардаг болохын тулд тийм үү? Тэмүүллийнхаа ард гардаг болохын тулд ялалт гэдэг үг ихтэй. Ял гэдэг үгээр ирчмээр ялалт гэдэг. Гэт иймэрхүү энгийн үгүүдийг тарны оронд өглөө болгон манай арх ууж ажнаас гараад манахаас явдаг хүмүүсийг хэл гэж загч байгаа. Хэлүүлж байгаа. Тэгээд мэдээж хайр гэдэг үгийг манайх бас сайн хэлж өгсөн тийм үү? Хайр гэдэг хүчин хайрын орон зайруу дээд доод ижи тэнгэрлүү доош бүүвэн маш гоё орон зайруу холбогддог ш та нар үнэхээр мэдэрч чадах юм бол энэ хорвоогийн ижи тэнгэрлүү холбогддог угаа тэгээд хайр гэж хэлж бай гэж зааж өгсөн байна. Гэхмэчлэн үгийн шидэр өөртөө амжилт сурья. Тийм хэцүү биш. Юмыг бит хэцүү гэж боддог чинь зүгээр л энэ цагийн арга ертөнцийн гэдэг юм уу. Юмыг хэцүү л гэж бодоод л хэцүү. Энэ одоо арнаас гарахгүй өнгөрлөөлгүй гарахгүй. Битгий хизээж битгий төв. Тэгээд Монгол өвдөцийнхаа ядаж үгийн агуу хүчийг таньж мэдээ. Сүнсний хэл, энэ ертөнцийн хэл, тэнгэрийн хэл байхгүй юу? Тэгээд маш ухаантай одоо оройн дээд эрдэмтэд энэ үгийг зохиохдоо дандаа амин оршихоор холбож зохиосон. Бүх үг нь амьтай. Харин гэрэл гэгээтэй орчлон ертөнцийн эддийн амин орон зайруу онгод тэнгид бурхтын ертөнцийн орон зайруу холбосон байх уу? Хараалын хармаа өгчин хар ертөнцийн орон зайруу амин холбоос хүчсэн хүчээгүй явдаг учраас чи бусдыг харааж байгаа бол чиний амнаас гарсан хараалыг чиний бусдад хийсэн хараалыг адилхан тэр хараалын ертөнцийн доод тэв рүү альбин тэрэн рүү л өөрөө чинь очиод холбочж байгаа шүү дээ. Тийм учраас нөгөө үгийн хүчээр тэр байтугай
засал хийх боломжтой. Тэр байтугай хараад жатхыг тайлах боломжтой. Энийг л мэдээд авчих. Яг бол цаана амин уршгуу холбож байгаа. Амин уршгуу дээр нь агуу дэд эцдүүд, агуу дэд өвдөөцүүд уршиж байгаа. Түрүүн тэр ярьлаа шүү дээ. Итгэл гэдэг үгийн цаана хишигтэн өвгдөд бүхэл бүтэн одон гэрийг оддынх нь айсвар хамгаалдаг оддын одоо хишигтэн цэргийн гал голомт руу гэдэг юм уу өвдөөцийн хүч рүү тарих хоёр руу зүрх рүү тэр өргөө гэх нь одны гал руу цөмрөө нь холбоодог лөө. Өндөр сардаг уусыг хамгаална гэдэг чинь савдаг тийм хамгийн хүчтэй өвгдөд байгаа шүү. Тэгээд тэр орон зайг хамгаалах хишигтэнгүүдийн хүч чадал руу, оюун ухаан руу, зүрх сэтгэл рүү өргөө гэрэнтийг нь гал голомтын гал амин гал руу холбож гэж. Энийг л мэдээд авчих. Тэгэл болно. Тэгээд энэ хүү байдлаар бид нар архичдын гэж хэлэхгүй түү хэлэхгүй шүү манайхаа. Архиуж бүдэрж яваа нэгэндээ тусалъя. Шалтгаан шалтгаан болоо. Нийгмээс бүх гадуурхыг тэрийг. Магадгүй тэр чинь урд насныхаа сүмсээр хөөгөө явах магадгүй өөрөө чинь өмнөх насны төрөл төрсөд байхыг үгүйсэх гав. Магадгүй дараа төрөлдөө бид ахан дүүс бол төрхийг хэн бэ гэх юм бэ. Тэгээд нөө бусдыг хайрлах гэдэг нь бусдыг нөө таньж мэдэх сэтгэл зүрхтэй бай. Эвитэ энэ амтыг яагаад ингэж явж байгаа юм болоо шалтгааныг мэдчихэмсэн. Гэт ахан дүүс нь туслах гэдэг. Тэрний хооронд гэр орноосоо хөөж тугаа зайл өөх далдар юу цэдгийг нүднээс талдар гээл байвал хамаг муу юм ертөнцийн муу мохоо очиж тэнд наалдана. Давхар чи өөрөө хэлэх. Эрэлгийн дэнсэн чүүгтэн шүү. Чи бусдыг түлхсэн, бусдыг унгаасан, ангал руу живүүлснийхаа өлийн үрийн лайг чи үзэн шүү. Чиний үр хүүхэд магадгүй тэр замаар явах байхгүй. Тийм учраас эн чинь ямар нэгэн заналт биш байхгүй. Энэ зүгээр үнэн байхгүй. Энэ бол жам, энэ үнэн. Энэ амьдралын одоо зөв тогтол үнэн цаанаа тийм л байна. Чи бусдыг хайрлах сэтгэлгүй байсан бол ах トゥ угаа чамайг хайрлах сэтгэлтэй болгоно. Чи зовсон нэгэндээ тусалдаггүй байсан бол чамайг зовоо. Тэгжээ чи бусдад дараа нь зовсон нэгэнд туслах ёстой юм байна. Би зовсон чинь надад хэн ч тусалсангүй. Эсвэл хэдхэн хүн туслаа. Эсвэл ингээд энэ бүгдийг сурах гээд явж байгаа л тийм зүйл. Тэгэхээр энэ тийм гадуурхмаар зүйл биш ээ л гэж хэлсэн. Тэгээд архиудаг ах トゥ унраа, найз нөхдөө, аав ээж аваад ир. Тэ аваад ир. Бид нар нөгөө чадлаараа туслая. Та нар харин ардлал нь чадлаараа хариуцлага үлээгээд бүгдээрээ ийм байдаг нэг за одоо бид нар удмын онцлогоо гэж маш их хийдэг. Тэгэхэд удмын онцлогоо дээр чиний 5 дугаар үеийн ээжийн төрсөн ах нь ийм зүйл хийсэн. Тэгээд танаа удам бүгд читгэжээ гэж ярьддаг байхгүй юу? Тэгж удам нэгийг хамгаалж авдаг. Тэгээ яагаад тэр ахын хийсэн зүйл тэр одоо миний 5 дугаар үеийн ээжийн ах нь хийсэн миний ээж хийгээгүй байхад эмээ хийгээг хот яагаад миний би үлийн үрийг нөлөөд миний үр удам үлийн үрийг идэх ёстой юм бэ гэхээр хамтын хариуцлага дороо гэр бүлийн онол дороо нэг бүгдээрээ нийтээрээ сайх ёстой байдаг. Нэгнээ гисэн сэтгэлтэй хамтаараа бүлээрээ хөх Монгол тэгжэж хүчрэх болох ёстой болохоос биш нэгэн сайн муу гэдэг энэ цагийн мухар тийм зүйл байдаггүй юм билээ. Тийм учраас тэрийг үрээд ирдэг. Энийг бүр маш сайн ойлгох хэрэгтэй. Онцлогоон дээр их гардаг. Тийм учраас магадгүй өнөөдөр чи тэр хүнд муухай ажиллаад би сайн явж байна одоо чи миний дүүгийн чи надад хамаагүй миний төрсөн үр хүүхэд биш гэдэг юм. Эсвэл төрсөн үр хүүхдийн таарах тасрыг гэдэг ингээд үлдэх чинь худлаа шүү худлаа. Үүлийн үр лайгийн чинь Тэнгэрийн олон хүчтэнгүүд, үнний олон шүүгчүүд, эрлэг номон хааны олон албатууд шүүж байгаа гэдгийг л хэлээ. Тэгээд туулуулна. Хизээ чи нинжин болно. Хизээ бусдыг гэсэн сэтгэл зүрхтэй болно. Чи бусдын өмнө хариуцлага өргөх чадвартай болно. Мөн тэр бусдаас нэг хайр шиг хүртэх чадaltaй болно. Удам угсаагаараа нийтээрээ сайхан явуулна. Тэр үндэс нь магадгүй өнөөдөр дэрэгдсэн байгаа архиуж байгаа нэгнийг архинаас гарах замд хөтлснөөрөө ирж болцсохгүй шүү тэр сайхан хувьтай гэж хэлсэн. За онцлогооны талаар ярь. Нарка. Онцлогоо яаж хийдэг тухай ярих гэсэн. За тэгээ манай онцлогоо сайхан тайлбарлаа. За таяр онцлогооны талаар ярьчих нөгөө нэг карта ярьж байгаа. Олон төрлийн онцлогоо хийдэг гэдгээ л ярих. За. Одон тэнгэрийн онцлогоо. За. Та манад янз бүрийн олон төрлийн онцлогоонуудыг хийдэг байгаа. За ямар онцлогоо хийдэг вэ? Энэ онцлогоонуудаар ямар
үзүүлэлтүүд гарч байна, ямар үр дүнгууд гарч байна, хүмүүс эндээс юугаа ойлгож байна гэдэг талаар товчхон мэдээлэл өгье. За хамгийн эхлээд бол нөгөө ерөнхий онцлогоо гэж хийгдэж байгаа. Ирж байгаа хүн болгон дээр хийгддэг 6-аас 7 төрлийн зүйлийг нь оншилдог онцлогоо маань байгаа. Энэ онцлогоогоор хамгийн эхлээд хүний далд ухамсар дээр байгаа сөрөг бодлууд, сөрөг зуршлууд тийм ээ. Тэр бүхнийг оншилж байгаа. За таны 7 хүрд, үндсэн 7 хүрдийг нь бас оншилж байгаа. Тэгвэл хүнд бол нөгөө огторгын хүрднүүд, ауул биений хүрднүүд, газрын хүрднүүд гэдээ маш олон хүрднүүд байгаа. Түүнээс үндсэн 7 хүрдийг нь оншилж байгаа. Оройн хүрд, мэлмийн хүрд, зүрхэн хүрд, хоолойн хүрд, наран хүрд, саран хүрд, өндөс хүрд гэдэг. За энэ хүрднүүдийг онцлохдоо юуг нь голчилж үзэж байгаа вэ гэхээр энэ хүрднүүд маань өөрсдийн гэсэн эргэлтүүдтэй байдаг. За эрчим энергийн урсгалыг оруулж ирж байгаа огторгойгоос болоод газраас, хөрс шороо чулуунаас тийм ээ, уул уснаас, од сар нар иргэсээс гэх мэтэр энэ оруулж ирж байгаа эрчим урсгалууд маань өөрсдийн гэсэн урсгалуудтай байгаа. За тэгээд ауул биен дээр буюу хүний бие дээр байгаа нөгөө 108 хүртэлх хүрд маань үндсэн 7 хүрднээсээ салаалаад эд эрхтэн үе мөч хөдөлгөөнтэй газар болгонууд дээр маш олон хүрднүүд байж байгаа. За түүнээс энэ оройноос толгой оройноос ахуулаад ахар сүүл хүртэлх нурууны босоо голчийг даагсан үндсэн 7 хүрдний эргэлтийг нь зөв байна уу, буруу байна уу гэдгийг онцлно. За гацаа хаалтууд байна уу? Тийм ээ? Гацаа гэдэг маань одоо нөгөө эрчим энергийн урсгал маань бүрэн дүүрэн явчихгүй энэ тэндээ гацаад тийм ээ? Урсгал нь саатаад байгаа. Тэрийг нь оншилж. Хаалт гэхээр бүр энэ тэндээ хаагдчихсан. Ерөөсөө эрчим энергийн урсгал явагдахгүй байгаа. Тэрийг нь оншилж байна. За халиу гэж байгаа. Халиу нь юу гэж байгаа вэ гэхээр янз бүрийн нөгөө хэвийн бус болцсон. За босоо эргэлттэй хөндлөн эргэлттэй байснаа тэр эргэлтүүд нь өөр тишээ эргэцсэн ч байдаг юм уу тийм ээ гэх мэтэр юм янз бүрийн гэмтэл гажилт үүсэж байгааг нь онцлоод байгаа юм. За холбоос нь бас шалганаа. За тэр холбоос дээр юу байх вэ гэхээр гаднаас нөгөө тэртээ тэргөө бидний бие дээр маш олон хүрдүүд маш олон сүнснүүд байж бид амьтаа эрчимтэй хөдөлгөөнтэй эрүүл саруул амьдарч байна тийм ээ. Гэтэл гаднаас нөгөө янз бүрийн бидний өөрсдийн болоод өрөөлийн тэр сөрөг үг үйлдэл зуршил янз бүрийн тэр хармуу болгоноос бидний бие болоод эд эрхтэн дээр сүнс хүрдэн дээр далд ухамсар дээр маш олон төрлийн тэр зөвшөөрлгүй холбоос хармуу эрчмүүд ирж холбогдож байна. Хармуу сүнснүүд ирж холбогдож байна. Завсрын саарл сүнснүүд тийм ээ. Одоо сүүлийн үед бол бүр огторгын хар сүнснүүд, хармуутнууд, орчлонгийн хармуутнууд гээд бүр их төрөл хүчүүд нь ихсээд бүр хүчтэй тийм хармуу эрчим, хармуу сүнснүүд холбогддог болчиход. Тэгэхээр хүрдэн дээр гихтэл эргэлтийг нь оншилж байна, гацаа хаалтыг нь оншилж байна. Халиу одоо хэвийн бос байгааг оншилж байна. Гаднаас янз бүрийн зөвшөөрлгүйгээр холбогдсон байгаа тэр хармуу эрчим сүнснүүдийг оншилж байна. За тэгтэл далд ухамсар дээр яг юу нь онцлогдож орж ирээд байгаа гэхээр энэ 7 хүрдэн дээр одоо бидний нөгөө өөрсдийн сөрөг, үг, үйлдэл, бодол тийм ээ нөгөө хэв заншил, дадал, зуршлууд төрсөн цагаас ахуулаад өдийг хүртэл гаргасан зан ариншин янз бүрийн үг үйлдэл бүхэн нөгөө энэ далд ухамсар дээр маань хадагдчихсан байж байгаа. За тэндээс одоо жишээлхэд оройн хүрд гихтэл одоо юунаас болж гэмтэж өртдгүү гэхээр хүний бухимдлаас их бол. Манайх бол одоо ингээл ерөөсө гэр орондооч бухимд нь гараад явсан ч бухимд нь тийм ээ нийхэм даяараа юм бухимдал ихтэй байгаа. Тэгэхээр ирээд онцлуулж байгаа хүмүүс маань энэ 7 хүрдэн дээр нийтлэг ямар шинжүүд их илэрж гин гэхээр уур, цухал, бухимдал маш их илэрж байгаа. За гомдол, цөхрлүүд маш их илэрж. Нэг нэгэндээ үс санан, занан, зүхэн, гомдон, цөхрөн тэр гомдлыг хэдэн жил өнгөрсөн ч хэдэн 10 жил өнгөрсөн ч эсвэл нэг хэдхэн хонсон ч мартаж чадахгүй л эндээ тээгээд яваад. Тэр нь өөрийнх нь хүрд сүнсэн дээр маш их нөлөөлөд.
Тэрийг ерөөсөө ойлгохгүй би өвдлөө, сэтгэл хямарлаа, инглээ тэглээгээ яваад идэг. Гэтэл таны амнаас гарсан үг үйлдэл болгон эргээд өөр дээр чинь болоод нөгөө харилцаанд орсон хүнд бас нөлөөлж байгаа гэдгийг л манайхан маш сайн ойлгох хэрэгтэй байгаа. За тэгвэл хоолой хүрдийг болохоор уур, цухал, муухай, ойрлох, хашгирах, өглөх, янших, гоншгонох гих мэтийн ийм авиануудаараа бид нар өөрсдөө хоолой хүрдээ маш их гэмтээж идэг. За ингээ хүрд болгоноос нэг жишээ аваад яриа. Мэлми хүрд, зүрхэн хүрдийг наркомын хэлэх үү? За мэлмийн хүрд. За мэлмийн хүрд гэхээр бид нар за яг ингээд ерөөсөө л яг түрүүний хэлдэг шиг тийм ээ. Орноосоо өглөө босоод гараал явхад бидний одоо нүдэрээ хараа явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр мэлмийн хүрдээр дамжуулагдаад маш олон одоо сүрэг эрчим холбоос орж ирж болох боломжтой. За яагаад гэвэл өөрийнх нь тэр өөрийн одоо байгаа бие физиолог дээрэс нь биеийн одоо биетэй байгаа сүрэг эрчим өөрийнх нь одоо дархлаа ямар байна те. За тэрнээс бас хамаарна. За давхар нөгөө сүрэг эрчмийн холбоос нь хэр орсон байна. Тэр бас хамаарна. За давхар тэгээд мэлмийн хүрдээр дамжуулагдаад маш олон сүрэг эрчмийн холбоосонд холбогдох боломжтой. За цаашлаад нөгөө хүрдүүдээрээ орно. Давхар нөгөө хүрдүүд маань дамжигдаад явна. Бүх эргэтнүүд маань өөрөө өөрсдийн одоо тусдаа хүрдүүд байгаа. Тэр хүрдүүд маань дамжигдаад мэлмийн үр дээрээ бас харилцан холбоотой тийм мэлмийн үр дээрээ дамжуулагдаж ороод гэмтнэ. За тэгээд ирэхээр нөгөө зүрхэн хүрдэн дээрээ бас нөгөө тэр хүний өөрийнх нь нөгөө маш олон нөгөө одоо 550 бухимдал гэдээ яриад байдаг шүү дээ. Тэр 550 бухимдлынх нь тэр аль одоо бухимдал гэдэг юм уу тэр өөрт нь байгаа завиурууд нь байгаад байна зүрхэндээ хүрдэн дээр нь. За тэр нь тэгээд ирэхээр тэрнээсээ дамжигдаад нөгөө зүрхэн хүрд маань гэмтээд байна. Давхар зүрхийг бас гэмтээж. Хүрднээ за ер нь хүрднээс үүдэлтэй. За хүрд гэмтлээ, давхар зүрх гэмтлээ, зүрх өвдлөө, давхар нөгөө нэг өөр өөртөөх нь сүрэг эрчим бодлууд маань орж ирнэ. За нэгээд нийлээд ирэхээрээ нөгөө хүрд мэлмийн хүрдээ, давхар зүрхэн хүрдээ. За тэр бүгднийг гэмтээгээд байна. За тэгэх юм бол яалтчгүй л нөгөө нэг онцлогоонд ороод нөгөө гэмтлээ тодорхойлуулаад засагдах боломжтой. Юунаас болоод энэ хүрд маань гэмтээд бэртээд байна гэхэд. За зүрхэн хүрдийг бол одоо ирээд онцлуулж байгаа их дийлэн хүмүүс төр анзаараад харахад нөгөө атаах орсол, занал зөвхлүүд. За тэгээд бусдаас хайрыг их өгүүлсэн. Ерөөсө баг хүн болгон дээр хайрыг өгүүлсэн гэдэг онш гарч байгаа. Тэгэд эндээс юуг л харж ийн гэхээр бид нар бусдыг хайрлаж чадахгүй. Бусдаас хайрыг авч чадахгүй байна, тийм ээ. Тэгээд бусдад хайрыг өгч чадахгүй байгаа юм хайрыг нэгчээдэг ийм үзэгдлүүд элбэг байна гэсэн үг байгаа тийм ээ. Тэгэхээр энэ дээр ярихаар бүх төрлийн хайр орно. За хайр гэхээр зөвхөн хань ижлийн хайр биш тийм ээ. Үр хүүхдийн хайр, найз нөхдийн хайр, ээж аавын хайр тийм. Ингээд өмнөх наснаас дамжигдаж ирсэн болон энэ насанд авах тийм хайрууд өгүүлэгдэж явж байдаг аа. За тэгэхээр бүх төрлийн хайруудаа альнаас нь үүдэлтэй вэ гэдгийг хүн өөрөө мэдчихэж байгаа шүү дээ. Тэгээд энийг яг ингээд онцлоод нөгөө хүндээ тайлбар өгж явах төдийд л нөгөө хүний яг толгойд нь орж ирдэг. Нэрээ би тэр хүнийг тэгээд гомдоцсон. Тэдэн жилийн өмнө тэр хүнтэй тэгэж модалцсан. Би нөгөө гудамжинд явж байхдаа нэг танихгүй их чиг ингээд ийм үг хэлжсэн шүү дээ. Бүр ингээд цаг нар мөчтэй ингээд хүмүүс сандаг. Энэ онцлогооны хамгийн гол гайхалтай зүйл нь тэнд байгаа юм. Таны далд ухамсар дээр байгаа тэр сөрөг мэдээлэл хизээж худлаа ярдгүй л гэдгийг баталгаа болж идэг. За тэгвэл цаашлаад наран сүлжээ хүрд, өрчхүйн хүрд, үндэс хүрдийг хэдүүлээ яриад үзье. Наран сүлжээ хүрдээ хүмүүс маань энд онцлуулаад байгаа нөгөө нийтлэг жишээнээс л ингээд зүгээр тавчхаан дурдаад байна л да. Маш их зүйлийг та ирээд онцлуулах юм бол гарч ирнэ. Нилээн олон зүйлээ мэдэж авнаа гэсэн. За тэгвэл наран сүлжээ хүрдэн дээр эхэвчлэн үзэн ядалтууд хүнийг тэр хүрдийн гэмтээгээд байдаг. Нөгөө бие бинийгээ үзэн ядна. Нөгөө гомдон зөвхөрм тийм ээ. Гомдод зөвхрөөд мэлмий хүрдээ гэмтээчгээд эргээд наран сүлжээ хүрдэн дээр үзэн ядсан сэтгэл нь нөгөө наран сүлжээ хүрдийг нь гэмтээгээд байгаа. За тэгвэл өрчхүйн хүрд гэж саран хүрд байна. За энэ дээр бол нөгөө занал атаархал биендээ бүр дэндүү олон янзаар бүр атаархдаг хүмүүс те. За яг цагаан атаархал бол байж болно. Гэтэл нөгөө хар атаархал гэмтээд байгаа.
Янз бүрийн айдас байна. Хүмүүс гэр бүлийн айдас байна, санхүү хөрөнгө мөнгөний асуудалтай айдсууд байна, өвчин эмгэгийн айдсууд байна. За эсвэл ах トゥ хамаатан садан аав ээжигээ алдчихгүй, эсвэл эндчихгүй ч гэдэг юм ингээд янз бүрийн түгшүүрийг өөртөө тээж гисэн айдас нь ингээ бүр цаашгаа түгшүүр болоо үргэлжилсэн байгаа. Тэгээд тэндээсээ нөгөө битгэрэнүүд их үүссэн байдаг. Янз бүрийн нөгөө битгэрэнүүд. Тэгээд ингээд онцлоод зөвхөн яриад за та яагаад ингээд айдас түгшүүр өөртөө үүсгэж гисэн юунд ингэж харамсаж харуулсаад байгаа юм бэ? Тэгээд та битгэрсэн байна гэхээр л ингээд зүгээр уйлаад хүмүүс үнэхээр нөгөө энэ сэтгэл зүрх тэр даалт ухамсарыг нь онцлоод үнэн үгийг хэлээд ирэхээр хүний нулимс урсаж байна. За тэгвэл онцлогоо маань эхлээд даалт ухамсарыг оншилдог байх нь хүрднүүдийг оншилдог байх нь тийм ээ. За дараа нь сүнснүүдийг нь оншилноо. Хүний бие дээр хэрвээ төгс гэгэр чадах юм бол бүр 108 хүртэл сүнстэй байх боломжтой гэж яриад байгаа. А үүнээс үндсэн 7 сүнсийг нь манайх оншилж байна. Хүний яг өөрийн мах бод овол бие дээр байдаг 5 сүнс тийм ээ. Тэнгэрийн наран саран 2 сүнсийг нь ингээд үндсэн 7 сүнсийг нь оншилдог байгаа. За энэ сүнснээс юуг нь мэдэж оншилж гаргаж ирж байна гэхээр таны сүнсэн дээр янз бүрийн гимтэл бэртэл байна уу? Гаднаас харваа намнаа байна уу? Эсвэл та бусдыг бас харуулж намж байна уу? Энэ ерөөсө хоёр талтай л гарч ирж идэг дандаа онцлогоонууд маань. За халдлага дайрлагад өртчихсөн байна уу тийм ээ? Нөгөө янз бүрийн гүйдэл суудал за болохгүй газраар явчихсан байна уу гэд. За урих зангууд байна уу? Нөгөө хармуу саарл сүнснүүдийн урих занга холбоос үүсчих үү? За нөгөө холбоос гэдгээр бас л нөгөө мөн хармуу саарл завсрын сүнснүүд нөгөө альбин тийрэн бөөг чөтгөр дэв шулам тийм ээ бузар гэдэг янз бүрийн нэршилтэй энэ сөрөг бүхэн таны сүнсэн дээр бас холбогдож юу гэдгийг оншилж байгаа. За олзлогдсон байна уу гэдэг онцлогоо гарна. Тэр нь юу гэж байгаа гэхээр одоо бусад гадны биетүүд болоод янз бүрийн сүнс тийм ээ саарл сүнснүүд, хармуу завсрын сүнснүүд эсвэл янз бүрийн хар цагаан сүнснүүдэд олзлогдсон байна уу таны сүнс гэдэг ийм нарийн онцлогоонуудыг гаргадаг байгаа. Тэгэхээр бидний сүнс юунаас ихэвчлэн гэмтдэггүй гэхээр одоо энэ нөгөө явж болохгүй газрууд, сөрөг эрчимтэй газрууд гэж маш их байна. Ялангуяа хоцорон газар. Нөгөө баар цингээний газрууд, тийм ээ, караоке, нөгөө харанхуй орчин. Тэгээд нөгөө арх дар суудаг, хэрүү зодон хийдэг энэ муухай таагүй орчнууд. За дээрэс нь болохгүй оршуулганд явах ч юм уу, тийм. За одоо нөгөө гинт амиа хорлоод өгчихсэн хүний сүнс, гинт одоо нөгөө нас нь болоогүй аваар ослоороод өгчихсэн, нас орчихсан олноороо бөөнөрөө өгчихсэн хүмүүсийн сүнс маань ингээд завсрын ертөнцөөр тинээл явж ид, гүйдэл суудал болоод явж ид. Тэдний халдлага дайрлаганд өртцөн байна уу ч гэдэг юм уу. Ингээд ерөөсө хэлүүл маш их зүйлийг ярихаар байгаа. Та бүхэн өөрсдөө ирээд өөрснийхөө биеэр онцлуулад үзээрэй. За бас онцлогоог хийхдээ бид нар зөвхөн өөрийнх нь бие дээр ингэж холбоос үүсгэж онцлуулахаас гадна цахим онцлогоо бас хийдэг тийм ээ. Цахимаар онцлохдоо та яг ингээд ийм чатаар ч юм уу дүрсээр өөрийнхөө биеийг харуулад ингээ холбоос үүсгээ сууж байхад мөн таны сүнс хүрдтэй холбоос үүсгээд оншилж болдог байна. Тэгэхээр гадаадаас болоод хөдөө орон нутгаас холоос ирж чадахгүй байгаа хүмүүс маань цахим онцлогоонд хамрагдаж бас болно. За одоо хэд хоёлаа арын юугаар цугсан ярьчих тийм ээ. За энэ гадны холбоосуудын талаар ч юм уу тэнгэрийн онцлогооны талаар ярих. За онцлогооны цаг авлаа тийм ээ. За сүүлийн үед ер нь бол шууд хурж ирээд 12 цаг гээд ирэхэд болно. За ирээд онцлогоонд орноо. Тэгээд орчоод мэдээж энэ түрүүний ярьсан хүрдний онцлогоо, сүнсний онцлогоо, за давхар далд хөмсрийн онцлогоогоо онцлуулад за мэдээж гэмтэлтэй байгаа. Бэртэлтэй байгаа. За хүрдний гацаатай байгаа тийм ээ. Янз бүрийн холбоосууд их бүх холбоосууд сөрөг эрчмүүд байгаа. За энийг манай төв дээр одоо 3 хоногийн эмчилгээнд хамрагдана гэсэн үг. За нэгсэндээ ховсон эмчилгээ. Тийм ховсон эмчилгээнд хамрагдаад
За тэгээд дүүрээд ирснийхаа дараагаар тэнгэрийн онцлогоо гэдэг байгаа давхар. За удмын онцлогоо гэдэг байгаа. Энэ хоёрыг давхар одоо онцлуулна гэсэн үг. За тэрэн дээр юу гардаг вэ? Тэнгэрийн онцлогоо гэхээр за маш олон тэнгэрүүд байгаа. За цухасгаан хэлэхэд бол за ханийн тэнгэр гэж байж байна тийм үү? Ижи тэнгэр, эцэг тэнгэр, хүргэнбэрийн тэнгэр. За энэ тэнгэрүүд нь ямар учиртай юм бэ гэхээр за ямар нэгэн ханийн шийтгэлтэй тийм ээ. За эцэг тэнгэр, ижи тэнгэр гэж байж байна. За бас үр тэнгэр гэдэг байгаа тийм ээ. За энэ тэнгэрүүдэд шийтгэлтэй болон одоо ямар нэгэн гисгээлтэй за цээрлэлтэй хориотой гарах юм бол тэрийг нь онцлоод өгч байна. За түүнийхээ дагуу маш олон тэнгэрүүдийг жайгийн тэнгэр, урдуун тэнгэр гэдэг нь маш эвийн тэнгэр, эвийг олцох тийм ээ. За ийм олон тэнгэрүүд байж байгаа. За хүргэнээ гоочлоод байдаг, бэрээ гоочлоод байдаг. За тэг гисгэлд орчихсон. За хэдэн урдмаараа дамжигдаад явж байгаа гисгэл шийтгэлд орсон. За эдрийг нь онцлно. За давхар удмын онцлогоонд нь болохоор за аавын талаас, ээжийн талаас за тухайн үедээ одоо хин нэгэн буруутай зүйл хийсэн бол удмын үе дээр ч үеэрээ гарч байна. За давхар тэдгээр үеийн аавын талын тэд нэгэн одоо аав ээж гэдэг юм уу те тэдгээр үеийн тийм үеийн ээж аав за тухайн үедээ санаатай болон санаандгүй үйлдэлээс одоо ингээд янз бүрийн жатах орлол шийтгэлд орсон байна. За нэгсэн за нэг за хурмст гээ ярихад хурмс твдэж маш олон твүүд давхаргууд байгаа штэ. За түүнээр нь болохоор хур борооны эцдүүд гэж байж гин. За цас мүс. За мөндөр тийм ээ. За дээрэс нь салхи бороо одоо юу гэдэг бүгдээрээ хурмс твтэй. За энэ тэнгэрүүдэд твүүдэд одоо шийтгэлд орчихсон. За нэг өсөнд одоо амнаасаа сүрэг эрчим үүсгэчихсэн. За өмнөх лайв дээр ярьжсэн. За бороо орлоо. Бороод ингээ буруутгацсан тийм ээ. За бороонд одоо эд бараагаа урсгацсан ч байт юм уу. Эсвэл ингээд салхилж хахад өмнөөс нь сүрэг эрчим маш олон амьуудыг тэгээ явж хахад ингээд сүрэг эрчмүүдийг үүсгээд амны алдаанаас бол шийтгэлд орчихсон. Үе удмаараа дамжигдаад ингээд шийтгэл гисгэлд орчихсон байвал за түүнийг нь оншилж өгнө гэсэн үг. Тэгээд засал тахилгуудыг нь бас хийдэг байгаа тийм ээ. За тэгэхээр манайх тэгээд эндээс гарсан тэр удмын онцлогоон дээр гарсан одоо шийтгэлүүдийг нь 7 хоног болгын бүтэн сая өдөр болгон бид нэр хотоос жоохон зайдуу гараад авчаад удмын бодулсан худалтай газар дээр тийм ээ шийтгэлүүдийг нь гаргаж өгдөгөө. За түрүүнд дурдсан нөгөө тэнгэрийн онцлогоо гэж ярьж байна тийм ээ. Нөгөө 99 тэнгэр байгаа гэж ярьдаг штеп. Барууны 55, зүүнний 44 хүмүүс янз бүрээр л нэрлэлжил байдаг. За тэгвэл тэр 99 тэнгэрээс энэ 19 тэнгэрийнх нь гисгэл шийтгэл, хорио цээрлэл, барай, дөнгө, донго, банга байна уу, анхааруулга, сануулга байна уу, эсвэл таныг ямар нэгэн үйл хийх нэгсэн нэхлүүд байна уу, баглаанууд байна уу гэд ингээд нарийн оншилж байгаа. За тэгээд тэн дээр ямар нэгэн гисгэл шийтгэл гараад ирэх юм бол тэр шийтгэлийг нь арилгадаг тэнгэрийн заслуудыг бас манайх хийж байгаа. За тэр нөгөө хурд сүнс далд ухамсар дээр гарсан бэртэл гэмтлүүдийг болохоор ховс заслаар 3 өдрийн турш дараалан орвол нэлээд үр дүнтэй цэвэрлэгдэж өгдөг. За тэгвэл энэ тэнгэрийн онцлогоон дээр гарч ирж байгаа тэнгэрийн гисгэл шийтгэлийг бол нэг удаа ирээд хийлгээд таны тэр шийтгэл юунаас болсон юм? За ханийн тэнгэрийн шийтгэл гээл тэгэхэд тийм ээ. Нөгөө хэддгээр үеийн ээж аав нь ч байдгийг ээж аав дээшгээ нөгөө бидний өвөг дээдсүүдийн гаргаж ирсэн тэр алдаанаас болоод шийтгэлд өртчихсөн тэр өвөг дээдсүүд нь янз бүрийн юмд одоо шийтгэл хорио барайнд өртцсөн явж идэг тэрийг нь үр удан болсон бид нь яг уучлал өршөөлийг нь ирээд тэндээс нь гаргаад дээрэс нь үр удмууд нь тэр алдааг нь давтахгүй байх тийм юуг нь заавар зөвлөгөө сургалтуудыг өгөөд ингээд заслуудыг хийж өгдөг байгаа. Тэгээд манай хийж байгаа заслууд бол хүм болгонд маш их тийм сургалт маягаар өөрсөнд нь эргээд ойлгуулад алдаа оноогоо ухаарад дахиж ингэж болохгүй юм байна гэдэг талаас нь дандаа заавартай тийм заслууд байгаамаа. Тэгээ нодмын онцлогоон дээр гарч ирж байгаа аавын тал, ээжийн тал өөрийнх нь өмнөх нас, энэ насанд гарч ирсэн янз бүрийн тэр жатах шийтгэл, хорлол, нэхэл тийм ээ. Энэ бүхнийг гаргаж байгаа тэр заслууд маань нөгөө хотоос холгүйхан явагддаг бүтэн сайн болгон тэн дээр одоо бас л мөн заавартай, сургалттай. Тэгээд яг нөгөө
өөр чадамжтай хүмүүс тэр өвөг дээдстэй холбоосыг үүсгэж өгж байгаад заслуудыг нь хийж өгдөг. Тэгэхээр манай оншилгоо болоод энэ заслууд маш их үр дүнтэй ард нь та бүхэнд нөгөө юмыг ойлгуулсан, мэдүүлсэн, тэгээд сургаж зааж өгсөн байдгаараа бусад газраас илүү онцлогтой шүү гэдгийг бас хэлэх гээд байна. За мөн нөгөө нэг зөвшөөрлөгөө холбогдоод байгаа янз бүрийн завсрын энэ тэрэн, бууг, жүтгэр, альбин, шулмас гэж яриад нь штэ тийм ээ. Энэ болгоныг бас тусна нөгөө хүнээс нь салгаж өгдөг, биенээс нь салгаж өгдөг ийм засал бас хийгддэг. За тэр засал маань бас тусдаа манай өргөн дээр явагддаг байгаад байгаа. Мөн одоо энэ онцлогоонуудыг ингээд ерөнхий онцлогооны талаар бид хоёр сая ярьлаа л да. Энэ ерөнхий онцлогоо нэр тийм цугасхан ярьж байгаа. Ирээд өөрсдийн биеэр үзээд онцлуулаад ингээд ойлгохоор илүү их зүйлийг ойлгоно. За үүний дараа энэ удмын онцлогоон дээрээс юу бас гарч ирдэг вөхөр тухайн хүн маань өөрөөр хэлбэл та ямар нэгэн тамгатай байна уу гэдэг чинь бас гарч ирнэ. Тамга одоо 33 төрлийн тамганаас нэг хүн дээр хэдэн ч тамга байх боломжтой. За шидийн тамга, зөнгийн тамга, бурхтын тамга ч гэдэг юм уу, бөөгийн тарихны тамга тийм ээ, улаачийн тамга, бөөгийн тамга одоо юу гэдгийг энэ олон тамгуудын бас гарч ирээд тэр тамгаа давхар бүр нарийн онцлуулах бас тамганы онцлогоо гэж хийгддэг байна. За мөн нөгөө хүүхдүүдийг багаас нь яг жинхэнэ өөрсдийнх нь авьяас чадварыг нь тодруулаад цаашдаа хүүхдээ ямар мэрэгжилтэй болох вэ, ямар ажилтай болох вэ, ямар сургуульд сурах вэ гэдэг чих хандлагыг гаргаж өгсөн хүүхдийн тэр авьяас мэрэгжил чадварыг за мөн тэр 7 сүнс нь ямар одон гэрүүдээс хаанаас ирсэн ямар чадамжтай ингээд сүнсийг нь хүртэл давхар оншилж өгдөг ийм онцлог хүүхдийн авьяас мэрэгжлийг оншилсан онцлогоо бас байгаа. За мөн насанд хүрсэн хүмүүс маань өөрсдөө одоо нөгөө залуу хүмүүс тийм ээ ямар мэрэгжилтэй ямар ажил хийвэл илүү амжилтанд хүрэх вэ гэдэг талаас нь бас ажил мэрэгжлийн тийм онцлогоонуудыг бас хийдэг байгаа. Тэгэхээр манай өргөөг зориод ирэх юм бол та ажил амьдралын болоод өөрийн бие эд эрхтний болоод тийм ээ гэр бүл ах トゥ хамаатан садныхаа аав ээжийнхаа гэд маш олон төрлийн зүйлийг мэдэх учир шалтгааныг нь олох ийм боломжтой шүү гэдгийг л та бүхэндээ хэлье. За өөр нэмж ярих зүйл. За өөр гайгүй дээ. Ерөнхийдөө хос яриад ажлын холбоогоо холбогдоод тийм ээ ирээд яг өөрийнхөө биеэр ирээд онцлуулаад боломжгүй нь онлайнаараа цагаа аваад тийм ээ. Тэгээд холбогдорой. Холбогдож авах утасны дугаарыг дээр ил гаргалаа. 9980-7482 гэдэг утсаар ихэвчлэн цагийг авч онлайн болоод биетээр ирэх онцлогоонуудаа хийлгэж болно. За түүнээс гадна манай онцлогооноос гадна манай өргөөн дээр маш олон зүйлийн хамгаалтын болоод тийм ээ эрчмийн эд зүйсүүд, судар номууд за тэгээд нөгөө дэр олбог гэж байж байгаа тийм ээ. За тэгээд ийм зүйлүүд бас байдаг. Эднээс ирж аваад үр хөвгтэй болоод өөрсөндөө хамгаалалт татаж юмнуудыг зэхэж амьлуулж энэ төр авч болно. За сургалтын тухай товчхон дурдахад маш олон төрлийн сургалтууд бас манай дээр явагдаж байгаа. За манай өргөн дээр болохоор хүүхдийн сургалт маань эхэлсэн яваад байгаа. Хүүхдийн одоо нөгөө 9 квен боловсралтай иргэн болгох, хөх иргэн болгох тийм ээ чадамжтай багаас нь энэ Монгол өв соёл ахуй зам заншлаа сурсан ийм дээрээс нь нөгөө нэг янз бүрийн чадамжтай чадвартай болох тэр чиглүүлж өгсөн сургалтууд хүүхдийн сургалт явагдаж байгаа. Зөнгийн сургалт, өөрийн ховсын сургалт тийм ээ. За тэнгэрийн домчийн сургалт гээд маш олон төрлийн сургалтууд цахим онлайнаар явагддаг байгаа. 14 хоног тутмаар явагддаг. Үүнийг багш нартай минь холбогдоод та бүхэн одоо гадаадад байна уу, дотоодод хөдөө орон нутагт байна уу? За би энэ газраас хол болохоор сурч чадахгүй нэ гэж өөртөө тийм өхгүйгээр онлайнаар цахимаар байнга
энэ сургалтуудад хамрагдаж бас болно. За тэгээд янз бүрийн ховс заслууд маань бас цахимаар явагддаг байгаа. Өглөө болгон хүрд засал тийм ээ. Хүний хүрдийн заслыг за юунаас болоод өвдсөн тэр эсэдүүдийн сэргээж өгөх юм засал явагдаж байгаа. Орой болгон 9 цагаас эсийн эмчилгээ буюу дархлаа тийм ээ дархлааны эсүүдийг сэргээж өгөх, дархлаажуултыг сайжруулж өгөх дархлааны ховс маань явагдаж байгаа. За орой болгон нойргүйдлийн ховс заслын эмчилгээ 10 цагаас явагдаж байгаа. Ийм олон засал эмчилгээ юмнуудад та бүхэн бас хамрагдаж болно шүү. Тэгэхээр энэ болгоныг асуумаар байвал чат болон мессенжерээр эсвэл дээр харагдаж байгаа утасны дугааруудаар холбогдоод та бүхэн мэдээлэл аваарай. За. За одоо энэ дээр хоёлаа асуулт байвал харъя. Гадаадаас онцлуулахад хаяг асуусан байлаа. гадаадаас онцлуулахад цагийг яаж авах вэ гэхээр нөгөө энэ хөх ертөнц тэнгэр боловсрал энэ лайвыг үзэж байгаа пэйж хуудасныхаа чатаар холбогдож болно. Тэгээд 9980 74 82 гэсэн дугаараар цаг авч болно. За манай хаяг гэх юм бол Тэнгис кино театрын яг баруун талд нь амар гэсэн эрүүл мэндийн төвийн байр байгаа. Тэр байрны голын хаалга хөх төрмөс гэсэн хаягтай байгаа. Та бүхэн зорж ирээд янз бүрийн сургалт, засал, онцлогоонуудад хамрагдаарай. Мөн цахилгаан барай, био эрчмийн энергийн цахилгаан барай бас эхэлсэн байгаа тийм ээ. Энэ маань яг уу гэхээр хүний одоо 5 цул эргэтэн, 6 сав эргэтэн, тунгалгийн систем, үе мөчний болоод ялангуяа нурууны өвчнийг энэ цахилгаан